Завхан аймгийн Баян өндөр сумын Ган жаргалын зоригт баатрын хэрмэр байгаа. Сүлт хэр гэдэг мөр Ган жаргалын зоригт баатрын сүлт хэрмэр байна. За ногоомор 108 номертэй мөрдсөн байгаа харагдаж байна шүү. Говьтай аймгийн Халиун сумын уяас Ган төмрийн чин зэргийн одоо хурдан ногоомор байна. Баян хонгор аймгийн Гадуур сумын Төмрийн мөг хоёрын хулгар хэрмэр 108 номертэй бүртгүүлсэн байгаа харагдаж байна. За 109 номертай Ган төмрийн чин зэргийн дэлгөө халтар гэдэг мөр энэ ч харин өнөөдөр нэлээд өнгөд явж магадгүй мөр харагдаж байна вэ. За бас гялгархан өнгөтэй одоо мордож байгаа харагдж байна. Монгол улсын алдарт байж Адуучийн Нэмбаатар гэдэг хүн одоо соёолон үеж энэ одоо ногооморыг түрүү магнат дурлуулад хавчигмөр одоо аман хүзүүнд дурлуулад их хурдад дайраг дуулсан да. Доронгүй аймгийн Сайн Шин сумын Монгол улсын залуу алдарт байж Адуучийн Нэмбаатарын байсан Говьтай аймгийн Халиун сумын байж Ган төмрийн чин зэргийн дэлгөө халтар гэдэг мөр мордож байна. За 2020 оны улсын баяр наадам соёлын төрүүлэгтэй ч бол одоо энэ одоо хүртэл улсын наадамд дайрагдаад байгаа Назарган соёлонгуудыг бол нэг сайн дийлээд энэ татан сүг тамгыг нэг хоёр тишээс алталмаар хүртэлсэн мөр бол Ган төмрийн зэргийн одоо хурдан хулгар дэлгэн халтармаар юм байгаа. За 308 номертэй сайхан хулмар эхнэсний мөрдийн уралдаанд бордож байгаа харагдж байна. Энэ урд байгаа 308 номертэй Говьтай аймгийн Дэлгэр сумын Цудын давас румгийн хонгормор улсын бүсийн наадамд дундгуйд дайрагдсан мөр дөө. Дундгуйд энэ жил дайрагдсан өөрийнх нь унгамар ардын хувьсгалын 97 жилийн ардын хувьсгалын 102 жилийн өмнөсний баяр наадамд 17 дурдсан Монгол улсын тодмонд авяас төвдөн жаалтын Батцэрэг уяас үлгэн таруулсан юм хурдмар мордож байна. Тэр урд 409 номертэй Сүхбаатар аймгийн Нөмөн цогцмын Сайрын сүрэнгийн төмөрчрийн хуу галуудрахын хонгормор 409 номертэй урд дайрн байна. За 408 номертэй нь одоо Мөнх хотын Мөнх төр төвшингийн одоо хурдан Эрдэм хонгор гэдэг мөр бүсийн наадамд одоо төрүүлж байсан мөр Сүхбаатар аймгийн Нөмөн цогцмын Мөнх хотын Мөнх төвшингийн Эрдэм хонгор гэдэг мөр дунтлынхан шүү. За цаатлын холмор Жавхан чаргын хурд уралдаанд дайрагдсан өөрийнх нь одоо гадаадын өөрийнх нь тамгатай юмэр байгаа харагдж байна. За урд байгаа 71 номертэй цавдэрмөр тэр урд нэг байна. Дувс аймгийн Дөргөн сумын Сайн жаргалын анх баярын амар цагаан зээрдмөр байна. За энэ марлан халдсан мөр бол Орангийн аймгийн Эрдэнэ сумын уяач Мөнх сайхны халдсан мөр юм байгаамаа. За энэ хүү баяр наадмын шандас дурдан их насны мөрдийн уралдаан гарааныхаа зурхаатаас хөдлөөд одоо даагны төхөөрөмж рүү очиход километр 500 үлдсэн байна. 9 км 500 явчихад даа хурдан их насны мөрд модод. За давгдрч Тодмондагийн 2 хэрмөрийн дод мордож байна. За энэ 14 номертэй хэрмөр нь улсын бүсэд айрагдсан Согоо хэр гэдэг мөр Монгол улсын Тодмондаа ажиллаж Цүгэн давгдрч Согоо хэрмөрийг ноцуулдаг 11 настай хүү болсон. Энэ 30 номертой нь бол одоо Элбэг хэр гэдэг мөр Цүгэн давгдрч Тодмондагийн Завхан аймгийн 100 жилийн онх баяр наадамд аман хүзүүцсэн мөр Элбэг хэр 30 номертой. За их насны мөрдийн уралдаан 809 номертой Ном сумын тамгатай сайхан зээрдмөр их насны мөрдийн уралдаанд бордож байгаа харагдаж байна. 809 номертой Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын Батчулууны тавсрынгийн хөрмөр байна. За энэ Дорн аймгийн Булган сумын уяас Ган хуйгийн Монгол уяас үлгэн таруулсан Төв аймгийн 100 жилийн онх баяр наадамд 2022 3-аар хурдсан юм хурдан мөр өнөөдөр уралдахнаа. 1111 номертой мордсон Цэнгэр цэмстэй хүүхэдтэй сайхан зээрдмөр мордсон байна. 1111 номертой мордсон зээрдмөр. За 1111 номертой мордсон Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэмдэржин амар санаагийн хэр гэдэг мөр 1111 номертой мордсон баг шиг харагдж байна. За энэ Жавхан чаргын дөрөв өмөр гэдгийг манай үзэгчид одоо сайн мэдэж байгаа хаа. Энэ жилийн Сүхбаатар аймгийн Жавхан чаргын хурд уралдааны төрөв Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын Соодлын сүрэн хурлын хурдан хэрмөрийг Доржилүнцгийн Бат хоёр уяач үсэн энэ хэрмөр нар сартай галтай нар сар тамгатай хэрмөр мордож байна. За Ган төмрийн чин зэргийн дэлгөө ногоомор гэдэг чинь өнөөдөр жаахан тамиртайхан талдаа сайхан одоо мордож байгаа юм болоо да. 109 номертэй мордсон байгаа гэж байна. Даржин Батан дөржин учруулдаг Төв аймгийн Баян сумын харьяат Монгол улсын мандаа Чингэргийн цог цаахны хурдан хонгормор одоо энд урдсан байгаа харагдаж байна. За хонгормор бол одоо өнөөдрийн уралдаанд энэ хөтлөөтэй хүүхдийн задлал хөтлсөн 100 цай тамгатай зээлмөртэй хүүхэд хөтлсөн явж байгаа харагдаж байна. За даагны төхөөрөмжтэй хажуугаар их насны мөрдийн уралдаан чанд сарах мөрд өнгөрлөө. Өнөөдөр 228 их насны мөрдгүүлээд бас 60-70 мөр хасагдсан юм шиг байна их насны мөрдийн уралдаанд. За Монголын үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан мордын уралдааныг оюу толгой компани, Апу компани, Шунхлаа групп, за мөн найрцаг амьдралын эхлэл найрамдал хороолол
тэргүүтээ олон байгууллагууд Skytel компани, за мөн Бадрах Energy компани тэргүүтээ олон байгууллагууд ивент тэтгэж энэ албыг үзүүлж байгаа. За их насны мордын уралдаан бол хамгийн шимтгий уралдаан гэж хэлэхэд ер нь буруу утга зүйлгүй дээ. Олон хүн одоо маргахгүй ба. За энэ бол одоо өнөөдрийн хувьд бол хамгийн гоё уралдаан энэ одоо болох ёстой. За 616 номертэй сайхан цав төрмөр их насны мордын уралдаанд ордож байгаа харагдаж байна. Орхон аймгийн Жаргалан цумын цацралын ундрах эрдний хурдан зөвдрөөнийг Монгол улсын алдарт байж хишиг сүрэнгийн баяр сайхан үйсэн болд сайхны Аравжаа гэж 60 настай хүүхэд усан мордож байна. За өмнөг аймгийн 70 задгал сумын байж Эрдэнэ дэлхийн Батэрдний зайлтмөр гэж өнөөдөр нь хурдан шуумаар мордсон байх ёстой. За 800 номертэй мордсон хүрэн мордыг тунд талдж байгаа харагдаж байна. 800 номертэй мордсон Улаанбаатар хотын хан удургийн цогийн залбаагийн хүрэн морыг нийслэлийн алдарт байж бүрэн сүрэнгийн бат толгой ясалаганд харуулсан байна. Их насны мордын уралдаан цагаан хотел дээр гарч ирлээ туугдаад Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын очрын мөнгө сайхны зайрталцсан морыг Сусар урмын одгорд уяж үйсэн 307 номертэй мордож байна. За өнөөдрийн их насны мордын уралдаанд 1055 номертэй сайхан хүрэн бормор мордож байгаа харагдж байна. 1059 номертэй сайхан бормор Баян-Онгор аймгийн Хүрээмар сумын Алтан гэрлийн Батбаатарын бормор 2015 оны 94 жилийн Монголын үндэсний хоёр цангад нааданд Орнод аймгийн Хөлбөмбөр сумын Төвдөнгийн их цогт гэдэг хүний унган саарлмаар түрүү айргийг тав дурлуулж байсан уяач бол өнөөдөр урдан бормороо мордуулсан байна. Гурван 16 номертэй мордсон Ховд аймгийн Улаанбаатар хотын Харьяат Чимэд даваагийн Баяр зээгийн саарлмар гэж шуван тамхтай саарлмар мордсон байна. Чимэд даваагийн баяр зээгийн хурдан саарлмар. За энэ бол одоо уг нь Төвдгийн Батцооч тутмантай гэсэн шуван тамхтай саарлмар мордсон байна.
ингээд их хоёр наадмын их насны мордын уралдаан шандас сорох хөдөлмөр цагаан хөтөл дээгүүр одоо даваа тонгоож байгааг манай зураглаачин дуранд харуулж байна. За өнөөдрийн их насны мордын уралдаан бол одоо нэлээд шандас явсан юм одоо сайхан уралдаан. Дарааныхаа зурхаар одоо хөдөлгөхөд бэлэн болсон байгаа. Дарааныхаа зурхаар очиход нэг 10 гаруй километр үлдлээ. Ямар ч үсэн эндээс нэг 13 4 км шахуу явж байгаа одоо их насны мордын уралдаан. Дарааныхаа төхөөрөмжөн дээр хүрэх юм байгаа. За Монголын үндэсний их хоёр цэнгэл наадам их насны мордын уралдаанд өнөөдөр 228 хурдан их насны морд бүртгүүлсэн байгааг манай зураглаачин дуранд харуулж байна. За энэ 228 их насны мордоос одоо бас нэлээдгүй морд хасагдсан байгаа. За яг хэдийг одоо хасагдсан нь манай зураглаачин дуранд бол одоо багцаа тоо авах юмарч боломжгүй байгаа. За иймээс одоо яг хэдийг авсан гэдг нь бол баяр наадмын салбар хорооноос одоо бид очиж байгаад одоо мэдээлнэ та бүхэндээ. За өнөөдрийн их баяр наадам одоо дэг журамтай шудраг сайхан зохион байгуулагдаж байгаад харагдж байна да. Ер нь мордыг нэлийн голтой ялгаж байгаа юм уу гэмээр одоо харагдаж байгаа шиг байна. За урдан шандас их насны мордын уралдаанд мордож байгаа улс үсгийн наадам найрагддаг төрүүлсэн мордыг одоо танилцуулъя. За энэ дэлгэцэн харагдаж байгаа мордыг одоо сайхан ярьж танилцуулъя та бүхэндээ. 225 номертай цэнхэр замстай хүүхэдтэй хээр мордсон байна. 225 номертой Завхан аймгийн Улаастай сумын Бацайхны гандуулгын тулг хээр гэдэг мөр бүсийн наадам намаа үзүүлсэн Даваажвийн Инкватор байсан Бацайхны гандуулгын хээр мөр байна. Улсын бүсийн наадам Завхан аймгийн 100 жилийн хоёр наадам аман хүзүүн дурдсан тулг хээр гэдэг мөрийн хамгийн задлалд нь явна. За энэ бас л өнөөдөр ер нь нэлээд дээгүүрхэн одоо үзэлцэх мөрдийн нэг энэ 225 номертой хээр мөр байх шүү. Сайхан бүтэн хөлөстэйг юм Аранга аймгийн Хотон цумын уяас Даваажвийн Инкватор гэдэг залуу уяас солигын тааруулдаг. За энэ хээрмөр мордсон байна. Завхан аймгийн Улаастай сумын Бацайхны гандуулгын одоо хурдан хээрмөр. За энэ бол Орхон аймгийн Баян өндөр сумын харьяат, Орхон аймгийн Жаргалтан сумын Монгол улсын алдарт уяач Хишиг сүрэнгийн баяр сайхны унган одоо ийм хурдан мөр өнөөдөр мордож байгаа харагдж байна. За Монгол наадам үзэгч түмэн өнөөдөр их насны мордын уралдааныг одоо шимтээхэн уралдаан болох байх гэж одоо амьсгаа даран хүлээж суугаа нь бол одоо мэдээж. За улсын баяр наадам түрүүлж яригдсан түрүүлсэн их насны морд гэвэл одоо сүүлийн жилүүдэд өнгөрсөн жил Хувьсгал аймгийн галт сумын Бүдийн отгон солингийн хурдан сааралмар улсын баяр наадам түрүү магнат урдасан 2022 оны улсын баяр наадамд одоо ямар түрүүлдэг лээ. За 2020 онд гадаадын хайлтан гэдэг одоо тутамар улсын баяр наадам их насны морд түрүүлсэн 2019 оны улсын баяр наадамд одоо мэдгүй 2020 онд дүүгүр хээрм улсын баяр наадам түрүү магнат урдаж одоо наадамчин олно байсаасаа. За улсын баяр наадамд 2022 онд дүүгүр хээрмөр түрүүлсэн 20 онд Галуудрахын халиун гэдэг мөр түрүүлсэн 19 оны улсын баяр наадамд Галуудрахын бормор одоо түрүү магнат урдасан Галуудрах тутмантайгийн хурдан бормор түрүү магнат урдасан. За энэ Завхан транс компаниас хэрэг Бандрагчийн цугрын бормор гэж дээшээ харсан том сарын тамхтай бормор соцсон хаанда харагдаж байсан мөрөө 258 номертой энэ ард дээр нь ява 250 хэд байв да. Увс аймгийн өндөр хангасмын Жамсран живийн бүрүү хүүгийн зээг талцсан мөр их насны мордын уралдаанд одоо мордож байгаа харагдаж байна. За энэ хүү одоо өнөөдрийн хурдан шандас их насны мордын уралдаан гарааныхаа зурхаадараас хөдлөөд одоо нэлээд явчихж байгаа харагдаж байна. За манай наадамчин олон өнөөдрийн их насны мордын уралдааныг яг эдийн халуунд л одоо зохион байгуулдаг угаасаа морд эдийн халуунд хордог. За Сэлэн аймгийн Мандал сумын уугуул Мон зүл группийн захирал Чөөжимцэн Жимбатын хурдан хээрмэр үржиг тамгатай хээрмэрийг аймгийн алдарт байж Молом жимцэн нэргүй хэлсэн 221 номертой мордсон байгаа харагдаж байна. За энэ Мон зүл группийн захирал Чөөжимцэн Жимбат өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд одоо хурдан дагаа харагдуулсан Увс аймгийн Зүнгов сумын Бадарчин наруусан богын хурдан алтармор гэж улсын баяр наадамд төрүүлээ бүсэд төрүүлсэн алтармор байна. Галуудрах тутмалын унган алтармор Монгол улсын тутмалд мегам сүрэнгийн алтан учир байсан өнөөдөр бас л тархины хэдэн мөртөө уралдах мөртөө нэг бол Галуудрах тутмалын унган улсын баяр наадамд шүтлэн одоо түрүү магнат урдж байсан Увс аймгийн Зүнгов сумын Бадарчин наруусан богын хурдан хээрмэр юм байгаа. За баяр наадмын шандас урдан их насны мордын уралдаан цагаан хөтлийн баруун талын гүн жилэг гарч ирлээ. За цагаан хөтлийн баруун талын гүн жилэг. За энийг л одоо сайн хүүхдүүдэд хэлмээр юм байгаа юм да. Тэр доогуур нь гарч ирээ гэдгийг наагур гарч ирэх юм бол энэ ямар огцсон бэ гэдгийг одоо харууллаа. Энэ дээр нэг ногоон тор татдаг байсан урж жилүүдийн наадамд. Тэр нь бас энэ жил алга байх шиг байх юм.
За Баянгөр аймгийн гадууд сумын үеэс Монгол Улсын хөдөлмөрийн баатар Төмрийн мөнхөрийн хулгайр халтрамар өнөөдөр бас мордсон байж магадгүй. За Улсын баяр наадмын багхангаа сунгаануудад бас өнгөндөө байгаад байсан халтрамар. Мингад 57 амиртай сайхан улаамар мордож байгаа тэр цаатал ногоон хувцастай хөөхөдөө тэрийг очиад нэг харуулаарай манай зурлаачин дөрөв. Баян үлгэн аймгийн Улаан хус сумын аймгийн алдарт уяж Хожбэргэний нурдаатын хурдан мормор гэдэг 1057 амиртай мордсон байна да. За энэ морморыг бол Монгол Улсын додлонд байж Төвдөнгийн Бацоож уясалгын харуулдаг хурдан мормор их насны мөрдийн угалдаанд мордож байна. Энэ Баян хонгор аймгийн Баян цагаан сумын уугуул Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн яа Зөрөгт баатрын явхангийн зээрмөр өнөөдөр ер нь энэ 25 км яваад газрын хол нарны халуун хоёртойгоо идэх юм бол гараад ирэхээр юм шиг сэтгэл төрүүлээд байна. 519 номертой цавдирмөр бол инх хоёрын хамар цагааны эзэн инх хоёрын цавдирмөр 519 номертой авчигмөр өнөөдөр бас сайхан мордсон байна. За Монгол төрийн их баяр наадмын түрүү жаргсан мордыг одоо би та бүхэндээ цууруулаар одоо мордын уралдааныг одоо үзүүлж байгаа. За үндэсний их баяр наадмын их насны мордын уралдаан эдгээр мөчийн дараа төхөөрөмжийн дээр очин за үндсэндээ нэг 20 минутын дараа төхөөрөмжийн дээр 15 минутын дараа бол бараг очиж болоо да. Улсын баяр наадамд 2018 онд гадаад хэммор гэдэг хурдан мор 2017 8 9 онд түрүү Магдад хурлаад 20 онд халиун морин хурдалсан 2018 оны Улсын баяр наадмын их насны мордын уралдаанд ч доо 2018 оны Улсын баяр наадмын их нас нь бидэр талиун дөрүүлээд азраганд нь бидэр талиун дөрүүлсэн байх их насны морин одоо ямар мор төрүүлээд 17 онд отхон болсон Тодмонтайгийн уйсан Өвөр хангай аймгийн уяач Ям сүрэнгийн хармор 16 онд Өвөр хангай аймгийн дарагт сумын Бадралын инкваторын хонгор халдсан мөр 15 онд Ховд аймгийн мөс сумын Буднымын буйны вхээ хээр халдсан мөр 14 онд Хэнтэй аймгийн газар сумын Аюурын амар хотын одоо хурдан хулмор 14 онд Аюурын амар хотын хулмор 2013 оны Улсын баяр наадмын 12 онд Монгол Улсын Тодмондоо яач Алтай констракшн компаниас хэрэл Хадваасангийн Батэрдны Баян төмөн хөрөн мөр гэдэг чинь гайхуулж хоёр төрүүлсэн мөр 11 онд Дундгой аймгийн Эрдэнэ далайн Баатар чивийн өнөр баяны хулан алтар гэдэг мөр төрүүлсэн 10 оны Улсын баяр наадамд Говьт аймгийн Дэлгэр сумын уяач Сүхийн Балдан дөржийн хонгормор төрүүлсэн 9 оны Улсын баяр наадамд Билон компаниас хэрэл Аригчгийн Баатар үгийн Дэлгэр хэмээр төрүүлсэн 8 онд Дундгой аймгийн Луус сумын Суурган компаниас хэрэл Лувсан тармын бямдрын хармар төрүүлсэн 2007 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяач Сумьягийн Нэргүйгийн унган Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын Батчрын култын дүүр сааралмар төрүүлсэн 2005 оны Улсын баяр наадамд Цэрэнжээгийн хээр гэдэг мөр төрүүлсэн 2004 онд Улаан сайдын авраг зайр гэдэг мөр төрүүлсэн 3 оны Улсын баяр наадамд Цэндаюшин хөрөн гэдэг мөр Улсын наадамд төрүүлсэн байх 2 онд Батсанбүүгийн халдсан гэдэг мөр төрүүлсэн 2001 онд Ононгийн авраг хайр 2000 он 99 онд дараалал Сэлэнгийн халдсан мөр 98 онд Зандас сүрэнгийн халиун мөр за 97 оны Улсын баяр наадмын их насны мордын уралдаанд 97 онд Сэлэнгийн халдсан мөр улсад төрүүлсэн юм байна. 96 онд Дөржин Балдан хээр мөр 95 оны Улсын баяр наадамд чинь Морин спортын төвгүүдийн бим Батчлууны хээр алдсан 94 онд Зэр талдсан 93 онд Борнуурын Дамдын сүрэнгийн саарал мөр 92 онд Дөржин Балдагийн хээр мөр 91 онд Өндөр ширээтийн Дамбины мембар мөр 91 онд төрүүлсэн 90 онд Гинагва хэрмөр 400 грамын уралдаанд түрүү магнат урдалж байсан Монгол Улсын мандаа Сэрэтрийн Гинагийн хэрмөр за нарын зэрэг сайн мөрдүүдээ олон мордсон байгаа. За ингээд өнөөдөр одоо алинч хайрагдад төрүүлж магадгүй олон сайн хурдан хөдөлмөрд одоо гарааныхаас хараа хөдөлсөн байгаа учраас бид бол одоо тим юм гэлгүйгээр зүгээр сайхан одоо тайлбарыг хийгээд түмэн олон үзүүлэх юм байгаа.
За их насны мөрдийн уралдаан шандас сөрөх хөдөлгөмөрд гарааныхаа зурхаараа хөдлөөд одоо үндсэндээ 17 км гарan явлаа. 8 км яваад одоо их насны мөр гарааныхаа төхөөрөмжөнд очихнаа. За энэ өдрийн уралдаанд 54 номертэй цэнхэр хувцастай хүүхэдтэй тэр хамгийн урд яваа Ховд аймгийн Чандмасбын Баатар үгийн бүрэг жаргалын хуулмар байж шүү. Монгол улсын додмондоо Мегмасрынгийн алтан учир үеэс солихыг тааруулсан ийм хурдмөр өнөөдөр нэлээд дээг өрхөн уралдаж магадгүй. Сүхбаатарын Эрдэнэ чулууны шийтрийн одоо хурдан цавдирмар мордож байна. Монгол улсын додмондоо яаж Эрдэнэ хотын Эрдэнэ чулууны хөө шийтрийн цавдирмар өнөөдөр их насны мөрдийн уралдаанд мордож байгаа харагдж байна. За шандас хурдан их насны мөрд гарааныхаа төхөөрөмжөн дээр хэдхэн мөчийн дараа очноо. За Монголын төмөн олон нүүдэлчид нүүдлийн соёл иргэншил ахуй соёлынхаа хамгийн дээдийг одоо төмөн олонд Монгол үндэсний 2 наадам 93 наадмаараа одоо дамжуулан хүргэдэг энэ түүхэн уламжлалтай. За шандас хурдан их насны мөрдийн уралдаан жил хүрэл одоо хамгийн холоос хэрэгдэг энэ уралдааныг үзэн сонирхдаг хүмүүсийн тоог ер нь өнөөдөр ер нь хамгийн их байгаа болов уу гэж одоо ингэж бодож байна. За 1991 оны 90 онд Гинагва хэрмэр төрүүлсэн 1989 онд Улсын баяр наадамд Улаанбаатар хотын партизан хорооны байж галсан бүгийн эрен дамбын саарл уулгадаг мөр 89 онд төрүүлсэн 88 онд Хандоржгоо хонгор холцмор төрүүлсэн байх 87 онд Батцумрын баяр сайхны бор гэдэг мөр төрүүлсэн 86 85 онд Хандоржийн хонгор халдсан гэдэг мөр Улсын баяр наадамд төрүүлсэн 84 онд Ворон тойруулгын Алтай зэр гэдэг их насны мөр 84 онд төрүүлсэн байх 83 онд аймгийн 60 жилийн ой 2 наадамд аймгийн 60 жилээр ч одоо Төв аймгийн Баян өнжөөсмийн байж Балбарын сандагдэржин бууруулаг гэдэг мөр 83 оны Улсын баяр наадамд төрүүлсэн байх 82 81 онод Төвдөнгийн алаг гэдэг хурдан мөр төрүүлсэн Улсын баяр наадамд. За өнөөдөр бол одоо энэ хэмжилтийг зохион байгуулж байгаа хүмүүс бол одоо цагдаа цэргийн хүрээний англи хэлтлийн албан хаагчид. За цэргийн албан хаагчдаар одоо даруулна. За хажуу талаас нь авилгалтай тэмцэх газрын албан хаагчид хэмжилтээр судраг сайн хяналт тавьж ажиллаж байна гэдгийг одоо та бүхэндээ цохон хэлье. За авилгалтай тэмцэх газрын албан хаагчид тагнуулын ерөнхий газрын албан хаагчдын хамтарсан одоо ажлын хэсэг байгуулагдаж үндэсний их баяр наадмыг шудраг сайхан зохион байгуулж хэн нэгэн хүний хажуугийн хөндлөнгийн нөлөө оролцуулахгүй төлөө гэж одоо шудраг сайхан ажиллаж хурдан мордын уралдаанд шандас сорж байгаа мордыг бол хэмжиж одоо шудраг сайхан уралдаж байна. За энэ жилийн Улсын баяр наадмыг ер нь харьцангуй шудраг талдаа болов уу гэсэн бодол төрж байна. За 18 км яваад хурдан хязгаарлангийн уралдааны төхөөрөмжний яг хажуугаар өнгөрлөө. Цанын баазын хавтан зүүн хойд ард ирэх баруун хойд хатгаад ирж байгаа харагдж байна. За шандас хурдан их насны мордын уралдаан гарааныхаа зурхаа дээрээс иргэн. За бид яг одоо сайхан дроны дүрсээр та бүхэндээ бол одоо сайхан харуулж байгаа. Тэгээд одоо мордыг эргүүлж байгаа. За их насныхаа мордын уралдааны дүрсийг манай найруулагч одоо уцаагаад өгье. За их насны мордын уралдаанд шандас сорох морд гарааныхаа зурхаа руу гарч байна. 25 км арай л хол юм буу гэж байна. 25 км бол одоо уяачин эрдэм шалгасан ийм одоо нэгэн төрлийн одоо шалгалт. За сурагч хүн Ешид 800 ана авдагтай адилхан уяачид их насны мөр сайн уралдуулж байж одоо том уяачин тоонд ордог ийм одоо бас нэг бичигдээгүй хууль байна. За 28 км-ээс уралдана гэдэг бол Монгол наадмын одоо хамгийн эрхэм чанар юм байгаа. Монголчууд тэсвэр төвчээрийн уралдааныг одоо бас нэлээд чухалчилж үздэг ийм одоо ард түмэн. Нэгэн номертой хөндлөлтөй хуулийн тамгатай цавдирмар мордож байна. Дархан аймгийн Дархан сумын мөнгө төрийн солбонгийн хурдан цавдирмар мордсон байгаа харагдаж байна.
За Монголын үндэсний хоёр Цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаан гарааныхаа зурхаараа туугдаад одоо нэлээд олон километр явчлаа. За өнөөдрийн их насны мөрдийн уралдаан бол одоо ёстой нэг ганган шууралдаан болно гэдгийг одоо та бүхэнд бол одоо ам бардам хэлэх байна. За ер нь айл газрын сунгаануудын дөрөв мөрдөг бол одоо дөлгөөн халтар их хурдан байгаа. Төв аймгийн 361 дээр сунгасан сунгаанд дөлгөөн халтар их хурдан байсан. За их хоёр толгондайг байсан Дархан Улаан аймгийн Дархан сумын ам болдын ариун болдын хараацай хээр гэдэг мөр хурдан байгаа. Өвөр ханга аймгийн Хожир сумын уяас Бүрэн бат сайхны эсгэрээ хөрмөр, Төв аймгийн 100 жилийн түрүү эсгэрээ хөрмөр халиумөр 2-1 хурдан байгаа. За 307 номерт ягаан хувцастай хүүхэдтэй сайхан цэвтэр мормордоо төвч харагдаж байна. Тэр 307 номерт ямарчсан Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Монгол улсын алдаат байж зоочргуун хүү мөнгө сайхны зэрдэлсэн мөрийг Дундгой аймгийн Дэрэн сумын уяас Сусрууны одгорл уяас болгонд харуулсан. За оюу толгой Хас банк Хүнсний манлай өдөр Апу компани, Бадрах энержи хариуцлагатай уул уурхай Апу Dairy компани, Skytel Group шин гэр түншлэл найрсаг амьдралын ихтлэл найрамдал хорол тэргүүтээ одоо Group Plus тэргүүтээ одоо компаниуд самун Шунхлай Group компани хамт олон бол өнөөдрийн бидний ивент эдгчээр хамтран ажиллаж байгаа Монгол үндэсний соёлыг дэмждэг. Өвөр ханга аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат Монгол улсын хүчит арслан Дөрж чулмын ган хуйг Монгол улсын зан Төмөр Баатрин санчир Монгол улсын Арслан баяр сайхны Орхон баяр тэргүүтээ өчөд өгчүүд Монгол улсын Датмандаяж Ононгийн Баттуудыг Монгол улсын алдарт бай Цэнт хүүгийн Баттууд тэргүүтээ Апу компани гадууяны уяачд Өвөр ханга аймгийн нарийн тэл сумын харьяат Монгол улсын Даян мэргэн улсын наадмын 2 удаагийн дөрөв харваач Даян мэргэн Бадам учрын бунсул дулам тэргүүтээ олон зуун харваачаад олон арван харваачаад энэ одоо Апу компани нэр дээрээс одоо харавдаг юм байгаа. За ингээд Монгол наадмын дэг ёсны дагуу хурдан шандас их насны мөрдийн уралдаанд өнөөдөр Шандсан сөрөн уралдаах Шандасан их насны мөрд гарааныхаа зурхай дараар ирэхэд нэг 6 км шиг уулдлаа. 6 км яваад за энэ Улаанбаатар хотын Багханга дүүргийн харьяат улсын алдарт байж Баатар чулууны дашторжийн ужуурлуулдаг Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн ачуу төрөний уяач Баттөмрийн уян болдын хурдан мормордсон байгаа болоо да 59 номертой бормор ер нь тун адил найр сайхан бормор нэг сунгаад гарагдсан Хинти аймгийн Дархан сумын уяач Улан баярын буян нэлгийн хурдан бормор маа тамхтай Төгс Жаргалын Батэрд ингэж 11 настай хүүхэд өмсмөрдсөн байгаа харагдаж байна. За энэ өдрийн Шандас хурдан их насны мөрдийн уралдаан гарааныхаа зурхаараа ингээд явж байгаа. За энэ алаг мөрний номер харагдахгүй Монгол мормордсон байгаа харагдаж байна. За ер нь өнөөдөр бол одоо газрын их хол нарны халуун хоёртой хэлбэх юм бол Монгол морд бас одоо ер нь дээгүр гарч ирэх магадaltaй шүү. За тийм боломжгүй зүйлч бол одоо бас биш байгаа харагдаж байна. За 664 номерт мормордсон байгаа харагдаж байна. Энэ 664 хүний мөр бай. Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Лантуугийн алтан хуйгийн алаг мөр. За аймгийн алдарт байж Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Лантуугийн алтан хуйг шинэ дэлхийн хойлтон компаниас хэрэг Лантуугийн алтан хуйгийн хурдан алаг мөр энд одоо мордож байгаа юм байна. За алаг мөрний хувьд одоо сайхан Монгол мөр байна. 2017 оны Монголын 96 жилийн Монголын үндэсний их баяр Цэнгэл наадамд Сүхбаатар аймгийн Уул уян сумын Бэлгүн Баатрин унган саарлмаар улсын наадамд 7 турлуулж байсан уяач Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын уяас Лантуугийн алтан хуйг болоо. За 117 номертой ногоон хувцастай хүүхэдтэй сайхан хөрмөр мордож байгаа харагдж байна. Ховд аймгийн Мянгат сумын Гэгшүү сан даваагийн Бат хоёрын хөрмөр байна. За улсын баяр наадамд одоо хонгор халдсан соёлын айраг дурлуулж байсан хүндээ. За энэ Говьолтой аймгийн Эрдэнэ сумын уугуул шүртүүлэг компани захирал Жигмэдийн нэмэр сайхны хурдан цалдирмөр Завхан аймгийн 100 жилийн их баяр наадамд дөрүүлсэн цалдирмөр наадалд нь байна. Орнод аймгийн Сэрэгдэн сумын уяас Даваа сүрэнгийн унган адуу Говьолтой аймгийн Эрдэнэ сумын уяас Жигмэдийн нэмэр сайхны хурдан шаргамыг Төв аймгийн Эрдэнэ сумын уяас Нацаг дөржийн мөнхөрд уяас өдгөнд харуулсан энд мордож байгаа харагдж байна. 51 номертой ногоон хувцастай хүүхэдтэй хэрмэр Аранханга аймгийн Өгийн нур сумын уугуул Хаан хүн Симпекс компани захирал Ган хуйгийн жимтчрийн сартай хэрмэрийг Монгол улсын Датмандаяж Сайшгагийн Эрдэнэ нот үйсэн мордож байна. За энэ дэлгэсний харагдж байгаа 546 номертой мордсон Улаанбаатар хотын хангууд дүүргийн 14 дугаар орны байж Тунгалгийн ишиг дөржин алтармаар энэ одоо энэ алтармарыг Хүрлбаатарын бүрдэрж байж байдаг да. Энэ хамгийн ард ивэ алтармар энэ за энэ алтармар чинь Төв аймгийн Баян дэлгэр сумын 100 жилийн их баяр наадамд намын хүзүүнд дурдаснаас өөр ч одоо яаж харагдчихлаа да. Сүхбаатар аймгийн Асгал сумын уяа Цэндийн Эрдэнэ сүрэн гэдэг хүний унган мөр байх шүү. Монгол морд өнөөдөр бас 546 номертой улсын их баяр наадамд мордож байна. Тунгалгийн ишиг дөржин хурдан хэрмэр
Уг нь Төв аймгийн Угтаа цайдан сум гэж явдаг байсан Улаанбаатарын хан уул дүүргийн 14 дугаар хороо Тунгалгийн ишиг дөржин хурдан алтар морыг инх хотын сугар гэж 13 настай хүүхэд онож уралдаж байгаа харагдаж байна. Уралдахаар мартсан байгаа харагдаж байна. За 333 номертой сайхан ногоон хувцастай хүүхэдтэй харамрыг зурагдаачийн дунд харуулаарай. За энэ ногоон хувцастай хүүхэд 333 номертой харамр бол Улаанбаатар хотын Баян Зүрх дүүргийн Алтан сүхийн баасан дөржин хурдан алтармар өнөөдрийн их насны мөрөдийн уралдааны үзүүрт одоо уралдах таамагласан Баян Жаргалын мэрэгний харамртай тун адилхан юм мөр байгаа харагдаж байна. За Баян Жаргалын мэрэгний харамртай тэнд одоо уралдаж байгаа хаа. Урд яваа хаа. За энэ 5 номертой сайхан хулмар бол Өвөр ханга аймгийн уян сумын Баатрын даваа доржийн хулмарынд дурдсан байна. Шалжинбатын ариун санаа гэж 13 настай хүүхэд унсан. Энэ 10 хүндэлтэй буйлан тамхтай энэ хулмарыг Монгол улсын тулманд Жононгийн Батүлэг үйж байгаа. За энэ хулмар бол өнгөрсөн жил улсын бүсийн нааданд хайрагдсан мөрөө. Өвөр ханган бүс хоёр хайрагдсан мөрөө улсын бүсийн нааданд. Хинтийн 100 жилд одоо бас энэ хулмар хайрагдсан байх шүү. За улсын баяр наадмын айргийн мөрдөөс өнгөрсөн жилийн түрүү айргийн 5 мөр ер нь бүгд байх шиг байна. Хөвсгөл аймгийн гац сүмийн Бүдин отгон сэлэнгийн саард мөр байна. За Монгол улсын алдарт байж Эрдэнэтийн Баян зүлийн өсөн Ов Сүмбэр аймгийн Сүмбэр сумын уяаж Доржин Батгши яга алдсан мөр мартсан байгаа харагдаж байгаа шиг байсан да. Бүртгэл дээр байсан одоо яг мартсан байна уу юу гэдгийг сайн харсангүй. За 3 дурдсан Завхан аймгийн Дөдөвтэй сумын уугад Охин аймгийн Баян өндөр сумын бүтээч компаниас хараад Монгол улсын Манлайвас Гомжовын баяр цогтын хурдан хайрмар мартсан байгаа харагдан лээ. За Гомжовын баяр цогтын хайрмар мартсан Баян Онгор аймгийн гадуур сумын Төмрийн мөхвэрийн хулгар хайр гэдэг мөр одоо хараахан мордоогүй юм шиг байна. Өнөөдөр одоо энэ дотор одоо харагдахгүй байгаа байна. За цог тамхтай хайрмарны цаад алтны ява хайрмар бол одоо Завхан аймгийн 100 жил соёлын ам үзүүлсэн хурдан хайрмар да 225 номертэй. Охин аймгийн Хишиг сүрэнгийн баяс сайхан алдартын унган мордоо энэ одоо сайн их насны мөр. Булган аймгийн Богд сумын Ямбал дуржин Батсүрийн хайрмар гэж цог тамхтай хайрмарыг Даваачвын экватор Аранга аймгийн Отон сумын уяа Даваачвын экватор байсан Бацуулын Батманд гэж 70 номертэй хүүхэд унсан мордсон байгаа харагдаж байна. За мордын уралдаан чандас сорих мордод гарааны хазуурхаар гараад ирнэ олон километр одоо явчлаа 21 явчих шиг боллоо 4 км яваад их насны морд гарааныхаа төхөөрөмжний араар орох юм шиг байна 55 номертой сайхан бор морын ногоон хувцастай хүүхэдтэй 55 номертой Сэлэн аймгийн Баян улс сумын Төмөр хүрээгийн дөрмөгийн бормор Дөлгөөний өсөх гэдэг хүүхэд одоо унаж уралдаж байгаа өнөөдөр одоо морд гарааны хазуурхаар гарч байгаа харагдаж байна. За Савтар морд Орон аймгийн Харьяат аймгийн алдарт уяа Чаданбин болд уяа солгын тааруулсан байх шүү нэрэ. За энэ бол одоо Савтар морд Чигмэдийн нэмэр сайхны Савтар морыг Дорн аймгийн Баян Түмэн сумын Харьяат аймгийн Арслан аймгийн алдарт уяа Чаданбин болд уяа солгын тааруулдаг ийм одоо хурдан мор мордож байгаа харагдаж байна. Түүх томогтой Монгол төрийн их баяр наадмын алтан дэвжээ одоо сайхан налгар сайхан байна. За энэ бол одоо ширүүн бороо орцсон өнөөдөр зам дээр ус тогтсон байгаа мөртлөө энэ олон мордын хөлөөр болоод дорхноод газар ирж байгаа байна. Монголын үндэсний их баяр наадмын хурдан мордын уралдааныг ивэн дэтгэгч оюу толгой Монголын үндэсний бархлыг дэмжигч банкны салбарын тэргүүлэх зэрэгтэй Хас банк Апу компани 100 жилийн түүхтэй Монгол улсын хүнсний мандаа явган үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд одоо энэ улсын баяр наадмын өв соёлыг дэмжиж ирэн тун олон зүйлийг хийж хэрэгжүүлдэг хамт олон бол Апу компани хамт олон Бадрах энержи уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хураан Дорногов аймгийн Улаанбаатар суманд одоо олборлолт явуулдаг Бадрах энержи компани Апу Dairy Монгол сүүний үйлдвэр Sky Group компани найрсаг амьдралын эхлэл найрамдал хороолол тэргүүтэй Шунхлаа Group компани хамт олон за мөн одоо Өвөр ханга аймгийн Тараг сумын уугуул Баттулгын Наранбат захиралтай Хайпи хамт олон бол үндэсний соёлыг ямагт дэмжин ажилладаг бид одоо чин сэтгэлийн талархал дэвшүүлэн эдгээр байгууллагуудын удирдлагуудад за үндэснийхээ өв соёлыг л одоо их дэмжсэн бол за энэ ном сум намагтай зайрдмар бол Өвөр ханга аймгийн Баян өндөр сумын лав сүрэнгийн зайрдмараа өнгөрсөн жил Төв аймгийн 90 жилийн 100 жилийн их баяр нааданд өнгөнд уралдаад байсан мөр номертой Савтар мөр өнөөдөр ер нь тархилж нэлээд уралдахгүй л байгаа да.
хөлс нь одоо нэвт гараад ирсэн байна. Хитрхи хөлдөх юм бол морь бас одоо ер нь жаахан тамирында халгаатай байдаг юм тал байдаг гэж уяачид маань ярьдаг юм байна лээ. За азрагны төхөөрөмжний хойгуур гарan шүү. Азрагны төхөөрөмжн дээр ирэхэд 2 км үлдлээ. 1 км үлдлээ. Азрагны төхөөрөмжн дээр ирэхэд 1 км үлдлээ. 308 номертай Хуултай аймгийн Дэлгэр сумын уяаш Тайган Малтай группийн захирал Сулын даваа сөрөнгийн холмор мордсон байгаа харагдаж байна. За 737 номертой шүртүүлэг компани захирал Жигэмтэн нэмбэр сайхны хурдан хэрмэрийг Төв аймгийн Эрдэнэ сумын уяас Нацаг дөржин юм хөрд нуйсан байна. Жаданбин молд уяа Цавтар мөрийг нуйсан байна. За урдаан хүүхдүүд бол одоо ийм л одоо сайхан хаттай да. За ер нь Эрдэнэ чулуун манлайныг хэлсэн байсан. Энэ морины хүүхэд гэдэг юм бол хүнээс өвдөө хаттай. За ямар ч байсан морины хүүхэд бол өвдөө хаттай. Ажилдаа биеийн одоо хөгжилтэй ийм хүн болж эх орондоо хийж хэрэгжүүлэх одоо ийм оюун санааны хувьд болон бие удирдлагын хувьд маш тэгшхэн хүмүүс болдог юм ба. Морь унжуурлаж байсан хүүхдүүд бол одоо ер нь ямар ч байсан буруу зүрх юмд холбогдох нь бол ер нь тун баг байдаг. Энд бол одоо бас нэг төлөвшил явдаг. Ер нь хүнээр үг хэлүүлнэ, хүний үг сонсож сурна гэж одоо энэ цэргийн албан хаагчдыг ярьдаг. Энэ бол үндсэндээ хүний төлөвшил бол улс орны хөгжил, хүний төлөвшлөөс эхэлдэг байх гэдэгтэй уялдаа холбоотой гэж одоо манай уяачид ярьдаг. За энэ бол үнний ортой байх одоо энэ тал бий. За өнөөдрийн баяр наадмын хурдан шанаас техникийн мөрдийн уралдаан ингээд гарааныхаа зурхаар одоо хэдхэн мөчийн дараа очиж одоо сайхан уралдана. За авилгалтай тэмцэх газрын албан хаагчид болон за тагнуулын ерөнхий газрын албан хаагчдаас хурдан мөрдийн уралдааны үйлдвэр тогтоох комиссийн одоо хашаан дээр хяналтыг хийж одоо ер нь тун сайхан шудраг зохион байгуулах үндэсийг одоо тавьж байгаа гэж одоо хэрж болно. За Хухан аймгийн Досон цэнгэл сумын уяас Төмөрбаатарын гал ударгын хурдан алдармаар 1177 номертэй байна. Давг дөржинган Баатарын одоо хурдан халдсан мөр 1191 номертой. За энд одоо мордсон байна уугүй юу гэдэг мордыг бол одоо бас одоо бидний наа талдны явал мордоо харуулдаг болохоос цаа талдны явал мордоо бол одоо сайн харуулж чадахгүй байгаа. За ариун болдын баяр бат сахиралтай НТV телевизийн уран бүтээлч хамт олон бол Монгол соёлыг одоо ямагт дэмжин ажилдаг. Үндэсний хурдан мордын уралдааныг бол зөвхөн улсын баяр наадам гэлтгүй Монгол эх орны өнцөг улам бүрээс одоо чанартай сайхан дамжуулан хүргэж одоо ажилдаг ийм уран бүтээлч хамт олон байгаа. За энэ жил Өмнөг аймгийн 70 задгаа дотоод болох Говьшинхийн хурд уралдаан. За мөн Орхон аймгийн Эрдэнэ дотоод болох Эрдэнэ төлөмөрийн спорт уяастай холбоо Орхон аймгийн Садаргын хамгийн газраас хамтран зохион байгуулж байгаа Эрдэнэ төлөвлөрийн улсын хангаан бүсийн нажиг наадмуудыг одоо шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж улсын баяр наадмыг одоо сайхан дамжуулан хүргэж байна. За азрагны төхөөрөмжний хойгуур өнгөрлөө их насны мордын уралдаанчид сорхмор 514 номертэй энэ Төв аймгийн Лүн сумын уяас ариун болдын хурдан болдон мордтой тунгадлах мөр байгаа харагдаж байна. Хүрл Баатарын ариун болдын болдон мөр мөн байна. Дэлгэр цэцгэн Дэлгэр Батхан гэж 10 настай хүүхэд унсан байна. Дэлгэр Батхан гэж одоо бас л онцлог нэртэй хүүхэд харагдаж байна. 444 номертой Орхон аймгийн Баян өндөр сумын Ганжлаглын зөрөгт Баатарын сүлтээр гэдэг мөр энэ явж байна. За жаахан урагшлаад харуулаад байгаарай. За жаахан урагшлаад энэ урд нь байгаа хээр мөр юм байгаа. Ганжлаглын зөрөгт Баатарын одоо сүлтээр гэдэг мөр өнөөдөр бас одоо гайхуулж уралдах байх. 93 номертой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин Батгсын ягаамрын урд яваад шиг бахин. За харуулаарай өнгөрсөн жилийн дөрөв баяр наадмын аман зүү жаахан машиныхаа гадна талаар нь гараад урд нь алчаар манай зураглаач. За Ганжлаглын зөрөгт Баатарын хээр мөр энэ жил улсын баяр наадманд нэг харагддаг болоод одоо ер нь Ганжлаглын зөрөгт Баатарын хээр мөр сая одоо төрүүлдэг Сэрэнэнгийн гал эрдэнэ хонгор азрах хоёрыг л одоо улс амтан ер нь улсын наадманд нэг харагдмаар ингэж хүлээж байсан байх. За өнөөдөр одоо хүлээж тайлбарлах уугүй юу гэдгийг намжуугийн норвжим цуяаш одоо шийдэх байх. За Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин Батгсын хурдан ягаамар биш байна. Ягаамар нь биш байна. Буурал мордсон байгаа харагдаж байна. За энэ Эрдэнэ хотын баян зүйлөө яачин ууж хурлуулж байгаа хурдан буурал 93 номертой Доржин Батгсын буурал морд юм шиг байна. Ягаан халдсан мөр нэг л харагдахгүй л байгаа харагдаж шүү. 856 номертой улаан хувцастай хүүхэдтэй хүрмөр энэ урд яваад байгаа харагдаж байна. За уралдаан төвчүүдийн аюулгүй байдлыг одоо сайн хангаж энэ хүүхдүүдийг малгайгаа өмсөж яваа гэдгийг цааш нь одоо манай уяачид бас сайхан дамжуулаарай.
За хүүхдийн төлөө газрын хамт олон бол уралдаан хүүхдүүдийн аюулгүй байдал талаас одоо нэлээд сайн ажиллаж байгаа гэж одоо Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл залуучуудын хөгжлийн газраас одоо бидэнд нэр дамжуулан уламжлуулж байна. За нэгэнт л одоо дүрм шийдвэр байгаа бол тэрнийг одоо дагаад сайхан оруулчихад бол одоо бас болохгүй гэх юм байхгүй юм байгаа. За урдан чандас техникний марк төхөөрөмжн дээр яварг ер нь ирэхэд за азрагны төхөөрөмжний хойгоор өнгөрсөн. За цаан талд нь их насны мөрний төхөөрөмж бий. За яг их насны мөр эргээд нэг хэдэн айхтар хүндлэн зам алхамда манай зураглаач бас одоо жаахан анхааралтай явж байгаа одоо сайхан хэдэн хүндлэн зам алхах ба. 828 номертой хар мөр мордож байгаа байна. Өмнөг аймгийн Баян Уусмын Ванчгийн Насанбатын хар мөр гэж 2023 оны Жавхан чаргын хурд уралдаанд харагдсан Ванчгийн Насанбатын хурдан хар мөрийг Монгол улсын мандаа алдарт байж эзэн мөнхийн мөнх хөрдөн үйсэн мордуулж байна. За улсын баяр наадмын хурдан шандас техникийн мөрдийн уралдаан гарааныхаа төхөөрөмжөнд очиход үндсэндээ 2 км үлдлээ. За дэлгэр Монгол орныхоо өндөсөг улмбөрт одоо амьсгаа даран харж дэлхийн дайдад морьтойгоо мандсан монголчуудын цэнгэл их хоёр наадмын алтан хойморд өнөөдөр ямар төрүүлэх болгосон битүүхэн өсөл одоо хүн бүхний дотор уулзаж би төрүүлэндээ гисэн битүү мөрний янзгаалт 7 удагт одоо өнөөдөр сэмхэн одоо сонсогдож байгаа да. 737 номертой цэнгэр цамцтай хүүхэдтэй сайхан зээрдмөр энэ яг урд явж байгаа харагдж байна. 737 номертой жигмэдийн нэмэр сайхны хэрмэр байна. Гуултай аймгийн Эрдэнэ сумын уяач жигмэдийн нэмэр сайхны хурдан хэрмэр 737 номертой мордсон байна. За улсын баяр наадмын техникийн мөрдийн уралдаан гарааныхаа төхөөрөмжөнд очиход 2 км хүрэхгүй хугацаа үлдсэн байгаа харагдаж байна. За энэ дэлгэцний харагдж байгаа Эрдэнэ нутгийн Баян зүлэн байсан Доржин Бат төсвийн бууруулмар хөтлөөтэй явж байгаа хамгийн ард урд нь байгаа тэр цэнхэр хувцастай хүүхэдтэй Ховолтой аймгийн Эрдэнэ сумын уяач жигмэдийн нэмэр сайхны хурдан хэрмэр 737 номертой. Улсын баяр наадмын шандас хурдан их насны мордын уралдаанд 3 төрүүлж 5 харагдсан банзрагчийн авраг зайрд гэж одоо хурдмар байсан галын хөрөн гэж улсын баяр наадмын 3 төрүүлж нэг аман хүзүүцсэн хурдан хөрмөр ханад дөржин хонгор халдсан гэж 3 төрүүлсэн хурдан ажнаа улсын баяр наадманд 1 удаа 3 дуртаж 3 удаа төрүүлсэн Сэлэн аймгийн Мандас сумын Зүүн хараагийн үйлдвэрийн ажилчин Монгол улсын мандаа байж Долгарын Ганбаатар агсны дархан төмийг халдсан мөр тэргүүтээ олон сайн морд байдаг 2 төрүүлсэн мордоос гэвэл хөндлөн дуур сүрэнгийн хар гэдэг мөр улсын наадманд 2 төрүүлсэн байдаг. Батэрдэн Дутмандайгийн Даян төмийн хөрмөр улсын баяр наадманд 2 төрүүлсэн Сундын Шараг гэдэг мөр улсын наадманд 2 төрүүлсэн Олон сайн мөр одоо улсын наадманд байдгаа 2 төрүүлсэн. За ингээд өнөөдрийн одоо их насны мордын уралдааны төхөөрөмжнийхээ араар ороод хой талд нь гараад одоо зогсчих байхаа тий явуудхан байж байгаа одоо хой талд нь гараад зогсчих 307 номертой сайхан зээрдмөр явна. Очрын мөнх сайхны зээрд алзан мөр Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын агуул Зоочир гэж одоо хүний мөнх сайхан алтан тарай компаниас хэрэг мөнх сайхны зээрдмөрийн дурдж байна 307 номертой. За цэн тогруу далавч өмнө сумсах шиг цэнгэл их хоёр наадмын алтан хоймор өндөр үүдээ нэлээ гэж Монгол улсын соёлын авиац зүтгэлтэн шагдар сүрэнгийн 3-6 нэгэнтэй хэлэхдээ наадмын дэвжийг нэлээд харж хэлсэн гэдэг баг шүү. Буян тухайгийн буурал дэнжид азраг одоо мордож байгаа мөч тухайн үед бол одоо их сайхан харагддаг байсан. Одоо хүйд одоо худгийн сэлгэр удам хөндөй тал нутаг бол энэ сайхан 50% тал нутагт олон мөр уралддаг учраас одоо энэ талантдаг сайхан зохион байгуулж Монголын үндэсний хоёр цэнгэл наадмын хурдан мордын уралдаанд нэлгэр сайхан зохион байгуулагддаг болсон. Сайн хүү Монголын үндэсний хоёр цэнгэл наадмын шандас хурдан их насны мордын уралдаанд шандас сөрөг бүлгүүд гарааныхаа төхөөрөмжний араар орж байгааг та бүхэн харууллаа. Төв аймгийн Баян цогцмын Жирмийн цагаан уурын зүүр тавтгайгаас нэлээхэн зүүр тавтгайгаас хурдан их насны морд гэдэлэн болсон байгаа. Саамна зурглаачийн одоо агараас авсан дүрсээр одоо та бүхэн харуулж өгөх шиг байна. Үндэсний хоёр наадмын хурдан их насны мордын уралдаан
Агаараас авсан нүрсээр одоо та бүхэндээ харуулж байна. За өнөөдөр бол яг халж байсныг одоо ер нь тун сайхан сэрүүхэн өдөр таарлаа да. За энэ цагаан хөтлөөс нааш одоо сайхан үүлтэй сэрүүхэн байгаа байна. Цагаан хөтлөөс цааш бас жаахан одоо ер нь нарны халуун гэдэг юм бол одоо жаахан төөнөх байх. За гэхдээ л одоо Монголын үндэсний хоёр цэнгэл наадмын хурдан мөрдийн уралдаан. За зэвсэг түвшний анги нэгдвэлүүдийн одоо үүрэг хүлээсэн тангарагтай эх орныхоо төлөө цоглог зөрөгтэй албан хаагчид өнөөдрийн Монгол төрийн их хоёр цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдааныг зохион байгуулж цэргүүд одоо төхөөрөмжний араар орж байгаа мордыг бол одоо сайхан зогсоож байгаа харагдаж байна. За морд одоо төрүүлээд ороод ирлээ хамгийн түрүүний морд одоо энэ ороод ирж байгаа. За тэр хүүхэд төхөөрөмжин дээр ингэж ширүүн орж ирдэг энэ одоо энэ тавиач нараас их ачил болдог. Яг тэр тавиач хүүхэд төхөөрөмжин дээр одоо унгаачихлаа. За энэ бол одоо ингэж ширүүн оруулж ирээд төхөөрөмж одоо ингэж ширүүн оруулж ирээд унгаана гэдэг бол одоо энэ хүүхэд тавиачдын хариуцлагыг энэ тарлуулдаг бол буруу. Тэр арын морд одоо тэг сайхан уужуухан орж ирж байгааг бол одоо харж ил баймаар. За инхүү 9 өд цагаан тугаан төв цэнгэлд хүрээлэн залж ертөнц дахны сонорт баян дэлхийд монголчууд тусгаар туурал тусгаар улс гэдэг нь зарлан сонордуулж 2231 хагасыг туулсан 2233 жилийн түүхтэй тулгуур төд Монгол улсыг модон хаан одоо үүсгэн байгуулсан тэр цагаас хойш Ном их цагаан хэрэмнээс хойших нум сумтны улсыг хүннүүчүүд өмнөх улсыг тариачны улс гэж хэлсэн тэр цагаас хойш Монголын эзэнт гүрний үүсэл хөгжлийн тулгын чулуу тулгын гал дүрлцэж зарим нэг үедээ бадамлаж мандан одоо цэцэглэж 13 дугаар зууны үед монголчууд дэлхийн дайтыг эзэж байсан ийм одоо түүхтэй сайхан одоо уламжлалтай ард түмэн. Түүх соёл төр шашин соёлын одоо хамгийн том баяр бол Монголын үндэсний их хоёр наадам тэр дундаа их насны мордын уралдаан бол хамгийн одоо холоо сэргийг шандс шалгах юм ганган шуухан уралдаан болно. За манай жолооч яг хөдлөхтэй жаахан зүүн тийшээхэн дараад зөөлхөн хөдлөөрэй. За баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдаан шандас сөрөх хүлэг морд гарааныхаа төхөөрөмжн дээрээс одоо эргэхэд бэлэн болсон байгааг харуулж байна. За энэ одоо морь унгаасан хүүхэд унгаасан учраас одоо тэр тавиачдыг бол нэг жаахан цэгцэлчүүл одоо зүгээр юм уу гэж бодлоо. Сая яг ирчээр нь хөтлөж оруулж ирүүлээ дугууруулаад одоо хүүхэд унгааж байгаа харагдаж байна. За бүгдийг одоо унсан хүүхдийг бүгдийг сайхан мордуулаад торны ард цэргүүд дээр ирээд одоо шахаа зогсоодсон байгаа. Рашмагийн гаваагийн ундралын нэрэмжит зэвсэг түвшний холбооны тэг 13 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн Эрдэнэ ол захирагчдын нийт бие бүрэлдэхүүн 120 дугаар ангийн алба хаагчид өнөөдрийн төрийн их хоёр наадмын хурдан мордын уралдааны гарааны төхөөрөмжийг одоо гардан ажиллуулж байгаа. За эргэхэд бэлэн болсон энэ сэдгэр удам дэнжи дээр өнөөдөр морд эргэхэд бэлэн болсон Монгол их хоёр наадмын алтан түүх нэгэн шинэ хуудасаар баяжигдахад одоо бэлэн болсон хурдан шандас техникийн мордын уралдаан гарааныхаа төхөөрөмж рүү шахаж байгааг та бүхэндээ харуулж байна. Дэлгэр Монголын тал нутагт дин чотоолгон эхэлсэн ардын цэнгэл үхээр наадмын алтан хойморд 10 насны шигшээ унаг их насны мөр гарааныхаа зурхай дээр сэргэхэд бэлэн болсон байгааг та бүхэн харж байна. Мандайлагч баруун гараа тэнгэр өдөр өгсөн байгаа. За хөх тэнгэрт одоо хөвчин дэлхий хөрвүүлж заа их насны морд бол төхөөрөмжөндөө ер нь нэлээд олон мөр байгаа учраас төхөөрөмжөнд одоо бас яахан цэцэлдүүхэн орсон байгаа харагдаж байгаа шиг байна. За ер нь гайгүй хаа. За энэ бол нэг 80 метрийн өргөнтэй төхөөрөмжөд харагдаж байгаа шиг байна. За эргэхэд бэлэн болсон хурдан шандас техникийн морд эргэхэд бэлэн болсон гарааныхаа төхөөрөмжн дээр зогссон байгааг та бүхэнд харуулж байна. Самарт хорчидоо Монголын төрөлхтний цэнгэл хоёр наадмын хурдан шандас техникийн мордын уралдаан гарааныхаа зурхай дээр сэргэж байгаа мөчийг манай зургаачин дөрөнд харууллаа. Монголтай аймгийн Хадуун сумын гаяс ган төмрийн явхан гэсэн евэр термор техникийн мордын уралдааныг өнгөлөө гарч ирсэн бол Хөвсгөл аймгийн Над сумын бүдийн отхон сэлэнгийн хэрмэр Өвөр хангай аймгийн Удир сумын гаяс бүргийн бат сайхны хурдан эсгэрээс эрд гэдэг мөр 3 дээр Өвөр хангай
аймгийн Мужир сумын байж Батгүйгийн ангуудгийн зээлбэр 3-4 дээр гарч ирсэн байна. Батгүйгийн ангуудгийн хурдан зээлбэр Христимэрдийн уралдааны 4 дээр гарч ирсэн байна. За өнөөдөр Өвөр хангай аймгийн Уян сумын байж Даваан Руунган баатрын хурдан хавтармар 8-9 дээр байгаа бол Арбамөрны яг ард дээр ганцаараа явж байгаа Өвөр хангай аймгийн Мужир сумын угуул Шунхтай группийн захирал Хүрвэн Бацаахны хурдан халын өмөр гарч ирсэн байгаа харагдаж байна. За хурдан Христимэрдийн уралдаан гарааны хазуурхай дээр сайхан эргээд одоо жигдэн живэр тэр аман үзүүн дээр байна. Монгол улсын дотмонд байж баяр сайхны 5 хүчрийн үжирлүүлж байгаа живэр тэрмэр аман үзүүн дээр Өвөр хангай аймгийн Мужир сумын байж Хүрвэн Бацаахны эсгэрээ хөрмөр 3-4 дээр Өвөр хангай аймгийн Уян сумын байж Даваан Руунган баатрын шотон буурлмар айргийн 5 дээр Завхан аймгийн Отгон сумын Завхан транс компани захирал Бандрагчийн сугрын мормор Христимэрдийн уралдааны 3 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За хурдан шиндэс Христимэрдийн уралдаан дөнгөж иргээд 200 м яваа цээр талцмар Христимэрдийн уралдааныг жаахан сайтайхан хөдлөөд аман үзүүн дээр нь Өвөр хангай аймгийн Мужир сумын байж Хүрвэн Бацаахны эсгэрээ хөрмөр айргийн 3 дээр нь Завхан транс компани захирал Завхан аймгийн алдарт байж Баярагийн Матвшин үйсэн 4 дээр нь Өвөр хангай аймгийн Мужир сумын байж Хүрвэн Бацаахны халин өмөр айргийн тав дээр хавтармар өгөө 6 дээр нь Өвөр хангай аймгийн Уян сумын Даваан Руунган баатрын хурдан мормор 7 дээр нь Хөвсгөл аймгийн Ацмын Бүдийн Отгон сэтэнгийн саардмор 8 дээр нь Өвөр хангай аймгийн Мужир сумын Батгүйгийн Гамбатын зээрдмор 9 дээр нь живэр тэрмор хамгийн наадам гарч ирсэн Завхан аймгийн Авдрахаан сумын Жимбатын болдортны хүрэн хадсмар хамгийн наадад энэ Биндриагийн Бацаанагийн хүрэн хадсмар Христимэрдийн уралдааны үзүүр дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. 10 хэдэн номертэй Биндриагийн Бацаанагийн хурдан хэрмэр Христимэрдийн уралдааны үзүүрлөө уршиж байна. За Монгол улсын дотмонд байж Эрдэнэтийн ардын жолооны хүү шийтрийн цавтармар Христимэрдийн уралдааны эхний Арбамөрн дээр гарч ирсэн уршилнаа. Хамгаалтын тод улаан дуулахтай цэнгэр цагаан хувцастай хүүхэдтэй түүхэдтэй саран намагтай цавтармар 10 дээр гараад ирсэн. Энэ бол одоо Монгол улсын дотмонд байж Эрдэнэтийн ардын жолооны хүү шийтрийн цавтармар юм байгаа. За өнөөдрийн Христимэрдийн уралдааныг одоо Өвөр хангай аймгийн Мужир сумын байж Хүрвэн Бацаахны эсгэрээ хөрмөр өгдөж ихэдэ Төв аймгийн 100 жилийн хоёр наадан түрүү магнат турдасан эсгэрээ хөрмөр өнгөн дээр нөгөө хүрэн хадсмар аман хүзүүн дээр Хүрвэн Бацаахны халин өмөр 3 дээр Хинтээ аймгийн 100 жилийн хоёр наадан түрүүсэн халин өмөр 3 дээр 4 дээр нь Завхан транс компаниас гарч Бандрагчийн сугрын хурдан мормор айргийн тав дээр халтармар байна. За жоохон доктор тийшээ болоод оршуулгаа 6 дээр нь байгаа зээлбэр Өвөр хангай аймгийн Мужир сумын Батгүйгийн Гамбатын хурдан зээлбэр байгаа харагдаж байна. 1111 номертай сайхан зээл татсмар жаахан гадна тийшээ болоорой. 1111 номертай марцсан энэ Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэндөржин амар санаагийн хадсмар гэж бүртгүүлсэн байгаа худлаа байна да. За хүрэн хадсмар өнөөдөр Христимэрдийн уралдааны үзүүр дээр гарч ирсэн байгаа. За энэ аман үзүүн дээр яваа хүрэн хадсмар зоосон тамхтай юм байна. Ташаан долгооны харын хатгаа дээр зоосон тамхтай 1111 номертой марцсан байгаа харагдаж байна. Хөвсгөл аймгийн Аршаан сумын Цэрэндөржин амар санаагийн хэрмэр биш байна. Цаашаа суугаад бүр арга камертыг харуулъя. За тэр 40 хэдэн номертэй сайхан хэрмэр Христимэрдийн уралдааны 4-5 дээр орж ирсэн байгаа харагдаж байна. За Аршааныг суугаад тэгээд буцаж ирээд одоо зүүрэ камертыг харуулъя. За энэ Өвөр хангай аймгийн Уян сумын байж Баатрин даваад орж хулмарны хүүхдэн унтсан энд гарч ирж байгаа харагдаж байна. За миний хэлээд байсан 519 номертэй тархин дурж магтгүй цавтармөр гэдсэн чи энэ орж ирлээ. Улаанбаатар хотын Гачуур дурууны Уяа Цэрэндбалтын хоёрын цавтармөр 519 номертэй марцсан өнгөрсөн жилийн улсын баяр наадмын соёлонгийн уралдааныг цагаан хөдөлд авдал өнгөрсөн одоо хурдан цавтармар Христимэрдийн уралдааны тасарсан 7 мөрөн дээр ирээд нийтлээ 2002 оны ардын хувьсгалын 81 жилийн өмнө Дэсний хоёр наадмын шүтлэн цавтар үрээгийн улсын баяр наадмын төрөлгөө хязгаарлан аман хүзүүн дурдуулж байсан юм уу яаж гэдгийг манай үзэгчид мэдэн 4 дээр юу халтар мөрчийн Ховд аймгийн Жамбал сумын Батчулууны өрөөтийн халтар мөр байна да. Энэ жилийн Дорнод аймгийн Самбайсын хурд уралдаанд өнгөн дуралдаад байсан Ховд аймгийн Жамбал сумын уяач Батчулууны өрөөтийн хурдан халтар мөр 4 тов дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Төв аймгийн Баян сумын Баасан сумын Нямжувын одоо хурдан хүрэн хадсан мөр Христимэрдийн уралдааны 3 дээр гарч иржээ. За ингээд Өвөр хангай аймгийн Мужир сумын Хүрвэн Бацаахны эсгэрээ хүрэн Хүрвэн Бацаахны халин өмөр Төв аймгийн Баян сумын Баасан сүрэнгийн Нямжувын зэр талцсан мөр Ховд аймгийн Жамбал сумын уяач Батчулууны өрөөтийн халтар мөр Ховд аймгийн Улаанбаатар хотын Гачуур дурууны уяач Батчуурын Цэрэндбалтын цавтар мөр за Өвөр хангай аймгийн Мужир сумын Батгүйгийн Гамбатын зэрд мөр гэсэн одоо 6 мөр хүүхэдгүй хулмор нь Өвөр хангай аймгийн Уян сумын Баатрин даваад орж хулмороо цааршаа сууя. Азрагны төхөөрөмжөнд өнгөрөөд ирсэн байгаа. Заарын хэдэн морийг Өвөр хангай аймгийн Хайрхан долоон сумын харьяат Монгол улсын дотмонд байж Эрдэнэтийн ардын чулууны хүү шийтрийн цавтармар өдөрцөн Хөвсгөл аймгийн Ацмын Бүдийн Отгон сэтэнгийн саарлмар Завхан транс компани Бандрагчийн сугрын хормор Баян Онгор аймгийн Бууцагаан сумын Биндриагийн Бацаанагийн хүрээ хадсмар гарч ирсэн уршилда. За шахан зөөдрөө дугаараа. Зээ цагаан ташаатмар хүүхдэн унаа гараад ирлээ. Завхан аймгийн харьяат Монгол улсын дотмонд явж Төмөр Баатрин гадуудрахын цагаан ташаатмар хүүхдэн унтсан энд гараад ирж байгаа харагдаж байгаа шиг байх юм. Ард дээр нь Ховд аймгийн Жамбал сумын Баян Жиргэлийн мэрэгний хармар ард дээр нь орж ирлээ. За яваад гоо энэ итгэс зэрэгцээ яваад гоо. Дархан улаангийн Дархан сумын уяач Гамболтын ариун болтын хараацаа хээр гэдэг мөр энэ улбар цээж нэмнэтэй наадлаар нь орж ирсэн уршиж байгаа харагдаж байна. Жоохон ордж идүүлээ.
За Эрдэнэтийн Эрдэнэ чулуун дотмонтойгийн савтармар Төв аймгийн Баян сумын хараад Монгол улсын мандаа байж Баасан сүрэнгийн нэмжүүгийн хурдан халдсанмар цаатаар нь Эрдэнэтийн Эрдэнэ чулуун дотмонтойгийн хурдан савтармар байна. Өөрийнх нь унган Туухатай саран давхтаа хар дээр нь Хөвсөд аймгийн Ацмын Бүтийн отлон сэлэнгийн саармар Завхан транс компани мандрагчийн сугрын одоо хурдан орон орны наадлаар нь орж иж байгаа Монгол улсын дотмонд байж Кал Батрахын цагаан дачаадмар улсын нааданд уржинан ам хүчүүдэд өнгөрсөн жил зургаасан ар дээр нь Баян Онгор аймгийн Бууцагаан сумын угуул Лилдэр буйн тоолтон компаниас гар Биндэриягийн Мацанагийн хурдан халдсанмар Баян Онгор аймгийн Аршасуй Баян Онгор аймгийн харьяат Монгол улсын нааданд байж Галсангийн Баатар байсан түүний ар дээр цээж нэмнэтэй Дархан улаан ангийн Дархан сумын гам болтын ариун болтын хээрмөр орж ирлээ. За ариун болтын хээрмөрний ар талаар нэг ногоо хувцастай хүүхэд завтармарсан суусан орж ирсэн ахиадаршаа суугаад ураа. За хан нүмрийн жавтан төгсөн гівэр тэр гэдэг мөр тэр цаадлаар уршиж харагдж байгаа шиг байх юм. Тэр цаадлын хээрмөр чинь 222 номертой мордсон хээрмөр байх шиг байх. Хан нүмрийн жавтан төгсөн гівэр тэр гэдэг мөр баргал мөн баха. За 284 номертой мордсон хамгийн цааталт нь Завхан аймгийн Нөмрөг сумын Төмөн Дөржин инх хотын Цагаан хамт гэдэг мөрөдөө тэр цаатлаар нь яваад өгшиг нь 284 номертой Завхан аймгийн Нөмрөг сумын уяаж Төмөн Дөржин инх хотын Цагаан хамт гэдэг мөр байна. 225 номертой морцсон Цэнгэр цамцтай хүүхэдтэй сайхан хээрмөр гараад ирсэн байна. Энэ Завхан аймгийн үлээстэй сумын Бацайхны гандуулгын хээрмөрөө үзэгчтэй тэр Цэнгэр цамцтай хүүхэдтэй хээрмөр Завхан аймгийн 100 жилийн соёолон аман хүзүүн дурласан Завхан аймгийн уяаж Бацайхны гандуулгын одоо хурдан хээрмөр Завхан аймгийн үлээстэй сумын уяаж аймгийн алдартай давааж инх хот руу яваараа энэ хэдрүүгээ жаахан ордод яваад байгаа. За хурдан их нэстийн мөрдийн уралдааны үзүүрийн хэдэн мөрд уршилж байгаа мөрдийн маань зурлаачийн дуранд харуулж байна. За ер нь жаахан явуудхан байгаа. Тэр хэдэн мөрдөө жаахан зэрэгцээ дотор тийшээ болчоорой. За өнөөдрийн их нэстийн мөрдийн уралдаан 107 номертэй мөрд сулаан хувцастай хүүхэдтэй сайхан зээрдмөр гараад ирсэн байгаа байна. За энэ 101 номертэй сайхан зээрдмөр гараад ирсэн байна. Дархан улаан аймгийн Дархан сумын Мөнх төрийн цолбонгийн тамхтай зээрдмөр өөрийнх нь зээрдмөр байна. За Мөнх төрийн цолбонгийн зээрдмөр урд дээр нь Цэнгэр цамцтай хүүхэдтэй энэ ахиад рашаа сууй бүр болоогүй их нэстийн мөрдийн уралдаан яарах хэрэггүй. Энд бол жинхэнэ дэвчээрийн уралдаан болно. За нэг 10 хэдийн камерыг нэг харуулна. За одоо Бүрэн Бацайхны эсгэрээ хөрмөр хөтөөсөн хэвээрээ Бүрэн Бацайхны халуумар намын үзүүн дээр 3 дээр хээрмөр 4 дээр Улаанбаатар хотын Гачууртын уяаж Цэрэн Балтвын энэ хоёрын одоо 519 номертой зээрдмөр ба за энэ Дархан улаан аймгийн Дархан сумын Мөнх төрийн цолбонгийн зээрдмөр ар дээр нь халуумар орж ирлээ. За аршаа суугаад уяа 1122 номертой сайхан халуумар их нэстийн мөрдийн уралдааны арын хэдэн мөрөн дээр орж ирсэн уршил да. За халуумар бол одоо өнөөдөр сайхан араас одоо жигдэн гарч ирээд уршилж байгаа харагдаж байна. 1120 хэдүү. За түүний ардалтаар Гамболтын ариун болтын хурдан хээрмөр Гамболтын ариун болтын хурдан хээрмөр 1123 номертой сайхан халуумар байх шиг байна. 1123 номер гэж бүртгэл дээр энэ надад халуумрын бүртгэл дараг энэ одоо Холмондоо яаж Төрлийн Бат үзэн хээрмөртэй адилхан арайч биш шиг байх юм. За арийнх нь хэдэн морин дээр халтармөр гарч ирсэн байна. За энэ Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяас Дайрижгийн Эрдэнэбаатарын хурдан халуумар энэ хэдэн морины хамгийн ар дээр нь ороод ирсэн байх шиг байх юм. Хүрээлсэм шисэн соёлын нааданд төрүүлж байсан. За урьдчилан үзүүрийн камерыг нэг сайхан харуулъя. Дайрижгийн 1123 номертой сайхан халуумар их нэстийн мөрдийн уралдааны үзүүрлүүгөө орж ирсэн байгаа харагдлаа сая. За 1123 номертой сайхан халуумар за энэ 1123 гэсэн номерод алгал байгаа харагдаж байна да. За ингээд их нэстийн мөрдийн уралдааны үзүүрийн хэдэн мөрийг харуулъя. Монгол улсын дотмонд Эрдэнэтийн Эрдэнэ чулууны шийтрийн завтармөр байна. За Төв аймгийн Баян цус сумын яг энэ хөрсөн дээр төрсэн Унган адуу Өр ханга аймгийн Хужир сумын уяаж Бүрэн Бацайхны эсгэрээ хөрөн гэдэг мөр өнөөдөр хөдөж ихэдэ. За энэ бол одоо соёл их нэстийн мөр 2021 онд Дорн таймгийн хөлбөмбөр суманд болсон сүүн бүсгийн хурд нааданд айргийн дөрөв турталсан Төв аймгийн байгуулагчдын 100 жилийн хоёр нааданд түрүү магнайт турталсан аман хүзүүн дээр нь Бүрэн Бацайхны одоо хурдан халуумар нь Хинтээ аймгийн 100 жилийн соёолын түрүү магнайт турталсан 3 дээр Өр ханга аймгийн Уян сумын ойр дөрөө дотор тийшээ болоод яваад энэ хоёр машин шиг 3 дээр нь Өр ханга аймгийн Уян сумын уяас Баатрин даваадрын хурдан хээрмөр улсын бүсийн нааданд хоёр харагдсан Өр ханга нааданд 2022 онд улсын бүсэд харагдаад өнгөрсөн жил Хинтийн 100 жилд харагдсан холмор хүүхэдгүй 3 дээр цагаан дашаа 4 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За Бүрэн Бацайхны алдрын хоёр мөр одоо Монгол улсын мандаа яаж цолны болцоодыг хангасан боловч одоо цолоо авахгүй л байгаа уяаж за ингээ эсгэрээ хөрмөр нь хөдөлсөн аман хүзүүн дээр нь халуумар нь зааршаа сууя. За 3 дээр нь байгаа хээрмөр бол одоо Ховд аймгийн Чадвар сумын Монгол улсын мандаа яаж Батчулууны Ерөөлтийн одоо хурдан хээрмөр 3 дээр гараад ирсэн байна. 4 дээр нь гараад ирсэн Гал Батрахын цагаан дашаа завтар хадсан хүүхэдгүй 4 дээр Өр ханга аймгийн Уян сумын Баатрин даваадрын хулмар хайргийн тавтай. За энэ Баян жирэгдэн мэрэгний хармаар ер нь баг мөн болоо да. За энэ ногоон хувцастай хүүхэдтэй халтармарны нойрыг жаахан аршаа хараад жаахан аршаа суучих байна зурлаач дөрөв. За айргийн тавтар ногоон хувцастай хүүхэдтэй сайхан хар ногоомор гараад ирсэн өнөөдөр өвзүүрийн хэдэн мөрлө уршил да. 68 номертой юу 56 номертой сайхан хар ногоомор тарих
эхний хэдэн мөрний ард дээр гараад ирсэн байгаа. За энэ бол Говьтай аймгийн Чандгал сумын Баянжиргалын мэрэгний харамар айргийн тав дээр гарч ирсэн уршилж байна. Говьтай аймгийн Чандгал сумын уяж Баянжиргалын мэрэгний харамар өнгөрсөн жилийн улсын баяр наадам соёлон 10 дуртасан Говьтай аймгийн Чандгал сумын харьяат Монгол улсын додмондоо яж төвдөнгийн бацууж үйлсэлгийн даруусан харамар айргийн тав дээр. За 6 дээр Улаанбаатарын Ачуур дүүргийн уяж инх 2-ын савдэрмар Ачууртын Баянзүрх дүүргийн Ачуур тороны инх 2-ын савдэрмар айргийн ард дээр 6 дээр 7 дээр бүдийн отгон сэлэнгийн саарлмар одоо үндсэндээ хязгаалангийн төхөөрөмжийн дээр ирээд нийлж байна шүү. За хязгаалан шүтлэнгийн төхөөрөмжийн дээр ирэхэд бүдийн отгон сэлэнгийн саарлмар үзүүрийн даван морин дээр ирээд нийллээ. Гамбатын Навадалагийн үжирлууж байгаа Хөвсөд аймгийн Атсмын бүдийн отгон сэлэнгийн саарлмар Дорнод аймгийн Цагаан уусмын Цэрэнд чин яргал сайхны унган атуу хурдан саарлмар 6 дээр ирээд нийллээ. За харшаа сууя. За ингээд шүтлэнгийн төхөөрөмжтэй хажуугаар өнгөлөхөд энэ 6 мөр бол одоо хол тасарлаад хүүхэдгөө 2 мартайгаа 8 мөр. За отгон сэлэнгийн саарлмар Баянжиргалын мэрэгний харамар. За энэ жилийн төрийн их баяр наадамд бол одоо өнөөдөр бас нэг шандастайхан уралдаан болж өнгөрлөө. За наймартыг харуулъя. Сууч зүгээр сайхан зогсоод тайван сайхан яваа дараагийн мартыг харуулъя. За наймартыг Үрэнгэ аймгийн Хайрхан дулаан сумын байж Эрдэнэтийн Эрдэнэ жолооны одоо хурдан цавдэрмар хөдөлсөн шийтрийн цавдэрмар Захын аймгийн Өмнөг сумын байж Түмэндэржийн хотын цагаан ганц цавдэр гэдэг мөртөө тун адилхан мөр байна. Наад талаар нь орж байгаа Захын аймгийн 100 жилийн ад аман үзүүн дурдсан Орхон аймгийн Баян өндөр сумын Хишиг сүрэнгийн баяр сайхны унган Захын аймгийн Улаастай сумын байж Кан тулгын хурдан хээрмэр наад талаар нь орж ирсэн уршилдаа. За энэ бол одоо өнөөдөр бас л үзүүр дурдаг таамагт байсан мөр Аранга аймгийн Хотон сумын байж Даваажвын инкватор үйдэг сая азрагны уралдаанд төр турдсан зээр дазрагтай өнгөрсөн жил Захын аймаг соёлон аман хүзүүнд холбоотой орж ирээд аман хүзүүнд дурдсан мөр. За ард дээр нь Давхан аймгийн Дархан сумын Гамболтын Ариун болтын хээрмэрийн ард дээр нь яваад Төв аймгийн Баян цагаан сумын байж Баярбагдан Гамбаттын унган атуу Налайхан бүсэд цаа дайрагда соёлмор улсын наадам өнгөрсөн жил төрүүлсэн мөр энэ дарагчдаар нь яваа. За аршилч хат дотор тийшээ болоод аршилч эднүүдээ ямар мөр одоо шахаж өргөжлүүлээд байгаа. За өнөөдрийн одоо хурдан шандас их насны мөрдийн уралдааны үзүүрийн хэдэн мөр бол одоо нэлээд сайхан цуурайхан байгаа харагдаж байна. За энэ Завхан Драас компани Банзрагчийн сугрын одоо хурдан мөр энд харагдаж байна. Энэ ард дээр нь Тунгалгийн намхай дөржи халтар мөр чи энэ ороод ирж юм шиг энэ Талбаатар Тутмандайгийн унган халтар мөр мөн байна да. Увс аймгийн Зөнгөв сумын Бадарчин Нурусан буугийн хурдан халтар мөр Сүхбаатар аймгийн Мөнхган сумын Дарижгүй Эрдэнэтрийн Ягамар 2 үршилжлээ да. Галбаатар Тутмандайгийн унган Увс аймгийн Зөнгөв сумын уяас далайн одоо Увс аймгийн Зөнгөв сумын Бадарчин Нурусан буугийн халтар мөр энэ яваад өгшиг байх юм. Энэ шүтлэндээ улсын баяр наадам төрүүлээ хязгаалан ховдын бүсийн наадамд одоо ам түрүү магнат урдж байсан хурдан халтар мөр энэ жил 7 настай Галбаатар Тутмандайгийн унган мөр байгаа. За арын хэдэн мөрийг жоохон дөхөө харуулж байна. 2 машин оршлуулчаад арийнхаа мөрдийг сайхан харуулъя. За орчих энэ рүүгээ одоо орно. Энэ машин шиг л явна. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадам 3 туртасан Завхан аймгийн Дөтөвтэй сумын бүтээл компани захирал Гомж үгийн баяр зөвтэй хээрмэр газар дунтаад орж ирж байгаа харагдаж байна. 42 номертай савдэр мөр гэж хүртэл дээр байхгүй 420 хэдэн номертай байна да. Сайхан савдэр мөр өнөөдөр их насны мөрдийн уралдаан цаатаар нь Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж бүтээл компани захирал Монгол улсын мандаж Гомж үгийн баяр зөвтэй хурдан хээрмэр үзүүрлээ уршилдаа. Цагаан болтой ариун болтой хээрмэр энэ ханаас мөр байна. Энэ ингэж явахаар ч мөрч арайч биш тэ. Ханаас мөр үзүүрийнхаа хэдэн мөрнөөс одоо жоохон үлдэж байгаа харагдаж байна. За арын хэдэн мөрөн дээр нь Баян хонгор аймгийн Баян цагаан сумын уяаж Баян хонгор аймгийн Баян цагаан сумын уяаж Зоригт Баатрын Жавтангийн одоо хурдан зээрдлмөрийн ард дээр нь орж ирж байна. Ном сум намагтай зээрдлмөр 423 номертай сайхан зээрдлмөр тэр урд яваад байгаа юм байна. За 423 номертэй мөрчсөн Дундгой аймгийн Сайн цагаан сумын Одон Баатрын бод зүхийн ухаа зээрдлмөр шийдчихлээ. За энэ эдмөртэй зэрэгцээд байгаа. Баян хонгор аймгийн уяаж Жавтангийн одоо хурдан зээрдлмөр наад талд нь гараад ирсэн байна. Энэ Төв аймгийн зүүн жил дайрагда улсад соёлмор харагдсан. Буруу талд нь Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын уяаж Цоочргон хүү мөнгө сайхны хурдан зээрдлмөр буруу талд нь байна. Тэр улаамар нүдэн тамагтай улаамар бол одоо Өмнөг аймгийн Хаан хонгор сумын уяаж Содмын Батагийн унган тамагтай амар харагдаж байна. Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж Эрэг сүрэнгийн зөвхт хоёрын халтар мөрийн орж ирлээ. Ногоон цавцтай өөгөөдөө зээрдмэрний цаатал зааварчлаа явчаа. За энэ арын хэдэн мөрөн дээр живэр тэр орж ирж байгаа харагдж байна. За ингээд 423 номертай мөрчсөн Дундгой аймгийн Сайн цагаан сумын Одон Баатрын бод зүхийн зээрдмэр байна. Энэ зээрдмэр энэ Мөнхган сумын Дарижгүй Эрдэнэтрийн Ягамар биш. Энэ одоо улсад аман хүзүүлдэг Ягамар биш шүү. За энэ Ягамарны номерыг нэг сайхан харуулъя. Энийг харуулчих жоохон дотор тийшээ болоод энэ Ягамарны зургатчны нургад нэг сайхан харуулахыг бодоорой. За энэ бол улсын баяр наадам аман хүзүүнд дурдсан Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Доржин бат төгсөн Ягамартай тун адилхан мөр байгаа харагдж байна шүү. За энэ дэлгэцтэй харагдж байгаа Баян хонгор аймгийн Баян цагаан сумын уяаж Зоригт Баатрын Жавтангийн хөрмөр бол Монгол улсын додмондоо байж Од гэрлийн унган хатуу Дундгой аймгийн Сайн цагаан сумын Одон Баатрын бод зүхийн хөрмөр байна. За оршилчих.
урдлынхаа хэдмэрийг харуулъя. Тэр цаатал Сүмбэр группийн ерөнхийлөгч Содмын Батагийн унган давхтай нэг сайхан улаан морийг яваад харагдаж байгаа юм. За ингээд өнөөдрийн эхнэсний мөрдийн уралдааны өмнө уралдаад байсан Улаанбаатарын Баян Зүрх дүүргийн Гачууртын уяас Цэрэн Балтын инх хоёрын одоо хурдан цэвтэр үзүүрийнхээ хэдмэрнээс яхан үлдлээ. За энэ бол одоо 14 дээр явж байгаа мөр юм байна шүү. За энэ нэлээстэй харагдж байгаа Завхан аймгийн Довсон сүнгийн сумын яриа Төмөр Баатарын гад дарахын ундан одоо Увсан аймгийн зүүн өв сумын Бадарчин Нарвсан буугийн 7 настай халтар мөртэй тун адилхан мөрөнд уршиж явна. Шүтлэн улсын баяр наадам төрүүлсэн халтар мөртэй тун адилхан мөр байна. За өнөөдөр 423 номерт Одонбаатарын Бодсгийн ухаамарч тэр байгаа. 209 номертэй байна. За ингээд эхнэсний мөрдийн уралдааны үзүүрээр Бадарчин Нарвсан буугийн халтар мөр мөө. За бүтээл компани захирал Гомжийн баяр цогтын одоо хурдан хайрмар үзүүрийнхээ уралдаан руу тун шудраад байгаа харагдж байна. Бүдийн утган сэлэнгийн хурдан саардмар байна. Завхан аймгийн Улаастай сумын уяаж ган тулгын хайрмар энэ хэдийн өнгөцсөн Эрдэнэ жулуун Дудмандагийн хүү шийтрийн цэвтэрмэр байна. За эхнэсний мөрдийн уралдаан ингээд гарааныхаа хөрөмжин дээрээс иргээд 4 км яваад гарч байгаа харагдж байна. За үзүүрийнхээ хэдмэрийг одоо харуулъя. Монгол төрийн их баяр наадмын сүлдтэн дөр төрийн их баяр наадмын айргийн дөрөвдөр Оволтай аймгийн Жадвал сумын уяаж Баян Жаргалын мэрэгний харамар улсын баяр наадмын хязгаалan 10 дуртасан мөр энэ хавар Булган аймагт болсон хаврын мэсийн уралдаан түрүү мэгнэ дуртасан цагаан дашаа цаашаагаар авчиж байгааг харууллаа. За энэ бол одоо Баян Жаргалын мэрэгний хар гэдэг мөрдөө улсын баяр наадмын соёолон 10 дуртасан Төвдөнгийн Бацооч Дудмандаа байсан. За урдлын хэдмэр харуулъя. Наадмынхаа урд нь гараад яг сайхан замаар яваарай. Өвөр ханга аймгийн Ужир сумын уяаж Бүрийн мэт цайхны эсгэрээ Хүрмөр. За Бүрийн мэт цайхны хурдан халин өмөр. За дунд талд нь Ховд аймгийн Жондгол сумын уяаж Бац чулууны ерөөлтийн одоо хурдан алтармар байгаа. Монгол улсын Мандаа яаж Ховд аймгийн Чандгал сумын уяаж Батчулууны ерөөлтийн хурдан алтармартай тун адилхан байна. За мөн байна. Эхнэсний мөрдийн уралдааныг хөтөж эхэлж байгаа харагддаг шүү. За ямар үзүүн дээр нь Бүрийн мэт цайхны хурдан халин өмөр. За ер нь бол одоо гуйлан зээр дазаргаа улсын нааданд хайрагдуулсан, хулдаан хайрагдуулсан. За эсгэрээ хөрмөрн улсын бүсийн нааданд олон хайрагдсан Бүрийн мэт цайхан уяаж. За ер нь төрсөн ах Монгол улсын Дудмандаас Гаваагийн Матхуу гэдэг хүн бол хурдан мөрний одоо цуутай зүтгэлтэн тэр цагаан дашаатыг хараа. Цаашаа явмаар болоод наашаа ормоор санагдаад уцаад ирж байгаа харагдаж байна. Олон жил уралдаж сурсан дадалтай мөр гэдэг бол энэ. Энэ бол аргагүй одоо ер нь Монголын хурдан мөр гэдгээ баталж ар дээр орж иж байгаа харагдаж байна. За 49 номертай сайхан алтармар бол Ховд аймгийн Чандман сумын уяаж ерөөлтийн алтармар Шүтлэн Сүхбаатарын аймгийн 80 жилийн ой хоёр наадам Шүтлэн дөрөв магнад дурдж байсан. Улсын бүсэд нэг төрүүлж нэг харагдсан мөр энэ жил Дорнотын хаврын бүсийн уралдааныг хөтөлсөөр байгаа 9 дурдж байгаа харагдаж байгаа шиг байсан да. Ховд аймгийн Чандман сумын уяаж Батчулууны ерөөлтийн одоо хурдан алтармар юм байгаа. Аман үзүүн дээр нь Бүрийн мэт цайхны хурдан халин өмөр, 3 дээр нь Өр ханга аймгийн Уян сумын Баатарын даваад орж халин өмөр, 4 дээр цагаан дашаад уцаад орж ирж байна. Нэг явмаар улаа уцаад орж ирж байна. 5 дээр эсгэрээ хөрмөр айргийн давтар Баян Жаргалын мэрэгний харамар 6 дээр. За Завхан аймгийн 100 жил ах соёлон аман үзүүлсэн Завхан аймгийн Улаастай сумын уяаж ган тулгын хайрмарыг Арганга аймгийн Хотон сумын Наваажвын квартал байсан үзүүрийн тавхан мөрөн дээр ирлээ. Мөн Орхон аймгийн уяаж Доржийн цайлгаас хүрэн гэдэг залуу үйдэг байхаа. Орхон аймгийн бүтээч компаниас гараад Гомжийн баяр цогтын хурдан хайрмар айргийн тавхан мөрөнд орж ирлээ. Гомжийн баяр цогтын хайрмар юм байна. Энэ дотортлын машин шиг ингээ жоох ойргоо яваад үед яах юм бол. За ингээд цагаан хөтлийн үнжилэг рүү орж ирлээ. За энэ жилгний цаа тэрмэг дээр ногоон тор байр шиг зүгээр да цаа хүүхдүүд жаахан цаагаар орох гээд байдаг тал бий. За ингээд хурдан чандаас техносны мөрдийн уралдаан цагаан хөтлийн марантлын үн жилэг рүү орж ирлээ. Ховд аймгийн Чандман сумын ерөөлтийн алтармар үлдсэн. За Гомжийн баяр цогтын шараа хайр гэдэг мөр илүү өрхөж гарч ирж байгаа харагдаж байна. Энэ бол одоо улсын баяр наадмын өнгөрсөн жил айргийн 3 дуртасан. Өнгөрсөн жил 5 сарын 1-нд бол Алдартуудын Булган аймгийн Алдартуудын баяр наадманд төрүүлсэн. За Бүрийн мэт цайхны халин өмөр гэдэг бол Өр ханга аймгийн уяаж Гардбагнагийн унган мөрөө улсын баяр наадмын өнөөдрийн өнгөний эхнэсний мөрдийн уралдааны таамагт яхахгүй байсан бол за Баян Жаргалын мэрэгний харамар аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ харамарыг ч одоо улсын баяр наадманд дээгрүүлэх байх гэдгийг 2-3 хүнд одоо таамаглаж хэлжсэн. Нэг сонссон хүн хожбэргийн нурлаад гэдэг хүн байгаа баг. За харамар одоо цагаан дашаад 2 өнгөлцсөн. За ингээд цагаан хөтөл рүүгээ өгсөж эхэллээ. 12 км үлдлээ. Зааршаа сууя. За ингээ Ховд аймгийн Чандман сумын Баян Жаргалын мэрэгний харамар хөтөлсөн байна. Аман үзүүн дээр нь Бүрийн мэт цайхны халин өмөр айргийн 3 дээр нь Ховдын Чандманы ерөөлтийн халтармар 4 дээр Гомжийн баяр цогтын хайрмар айргийн 5 дээр эсгэрээ хүрэн 6 дээр Завхан аймгийн 100 жил соёлон аман үзүүн дурдсан Орхон аймгийн Баян Жаргалын сумын Монгол улсын алдарт байж Хишээ сүрэнгийн баяр сайхны унган хайрмар Хотонтын Наваажвын квартал байсан үзүүрийн 5 мөрний ардаг 6 дээр шүү. За 7 дээр Монгол улсын Дудмандаа байж Галуу дарахын унгаа одоо Монгол улсын Дудмандаа байж Мягмар сүрэнгийн алтан учрын байсан Увсан аймгийн зүүн өв сумын Бадарчин Нарвсан буугийн хурдан халтармар 8 дээр нь Дундгуй аймгийн уяаж Уданбаатарын Болцохын одоо хурдан онгормор явж байгаа. 9 дээр Эрдэнэ чулууны шийтрийн
зээрдмөр одоо явж байгаа харагдж байна. За шийтрийн завдэрмөр байгаа. Ард дээр нь Баян Хонгор аймгийн Баян цагаан сумын Зоригтбаатарын жавхлангийн хөрмөр байна. Түүний ард дээр орж иж байгаа тэр хээрмөрийг нэг харуулаад гаж Булган аймгийн Богд сумын Ямбалдоржин Мацуурын хээрмөрийг мөн одоо аймгийн алдарт уяаж Даваажмын экватор байсан тэр цаатлаар нь явж байгаа. Энэ бол Даваажмын экваторын байсан хээрмөр. Хязгаарлан төрүүлсэн Сусар урмын од гэрлийн уж хурдуулж байгаа. Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын Очрын мөнх сайхны зээрдмөр 307 номертой мордсон энд орж иж байгаа харагдаж байна. Очрын мөнх сайхны зээрдмөрийн наадлаар нь яваа ягаан хувцастай жирнэл ягаан хувцастай хүүхэдтэй зээрдмөр байгаа. Ард дээр нь Баян Хонгор аймгийн Бууцхан Баян Хонгор аймгийн Бөмбөр сумын уяас Эрэг сүрэнгийн зөвхөн хоёрын халдар морийг одоо Наташин Мацанагийн хүү батарж байсан энэ ард дээр нь гараад ирсэн байх шиг байна. За тэр цог тамхтай Булган аймгийн Богд сумын Ямбалдоржин Бацуурын одоо хурдан ярмаар за харшаа сууя. За энэ инкутын Дүмэндөржин цавдэрмөр юм шиг байна. 254 номертай сайхан цавдэрмөр ард дээр нь харшаа суугаад энэ зогоо харшаа сайхан сууч энэ номерны номер 780 хэд байна вэ? 787 номертэй юм шиг байна. За 787 номертэй Эрэг сүрэнгийн зөвхөн ногоомор мөн. За энэ хэдтэйгээ яваарай. За ингээд энэ их нэсний мөрдийн уралдааны харин хэдэн мөрөн дээр 377 номертэй хээр халдсан мөр Хинти аймгийн Алшир сумын уяаж Аюурын амруудын хээр халдсан мөртөө Цогноо жамцын даваагийн хээр халдсан мөр байна. Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяаж Цогноо жамцын даваагийн хээр халдсан мөр энд явж байна. За аршаа сууч ахад аршаа сууя. Бүдийн утган салангийн саарал мөр өнөөдөр үзүүр туралдаж байгаа цагаан хөтөл дээр гарч ирээд 20 хэд рүү хойшлоо. За тэр зээрдмөрний номер 1 сайн хараад хойшоо сууч хэлүүлээ. Юугийн сайхан яарах вэ? За арийнхаа мөрдийг нэг харуулъя. 133 номертой сайхан зээрдмөр үзүүрлөө орж ирсэн байна. За энэ зээрдмөр жигжид сүрэнгийн дөмөөцгийн зээрдмөр ухаан өнгөрсөн жил улсад 21 турталсан жигжид сүрэнгийн дөмөөцгийн зээрдмөр. За энэ хэдтэйгээ яваарай. За өнөөдрийн урдын их нэсний мөрдийн уралдаанд 109 номертой мөрдсөн ган номрын жинзэргийн дэлгөө халтармаар цагаан хөтөл дээр 27-оор гарч ирж байгаа харагдж байгаа ч вэ. Богдолтой аймгийн уяас ган номрын жинзэргийн дэлгөө халтармаар 27-оор 28 дээр Архангай аймгийн Хотон сумын Нулам сүрэнгийн Тав сүрэнгийн Улсын баяр наадмын 2 харилцан хол хадсан мөр. Түүний ард тал дээр нь Архангай аймгийн Эрдэнэ сумын уяаж Ончигжумын мөнх сайхны хүрээ хандсан мөр гарч ирсэн байна. Ард дээр нь 624 номертой улаан хөцтэй хүүхэдтэй хонгор мөр гарч ирсэн байна. Яваарай. Богдолтой аймгийн Баян улсын Давгдоржин Баатар Тотмантайгийн хонгор хандсан мөр байна. Энэ 316 номертой Бормор 316 номертой мөрдсөн Чимэт даваагийн базар заяагийн бормор байна. Энэ Чимэт даваагийн базар заяагийн хурдан бормор Улаанбаатар хотын хан улдүргийн уяаж Чимэт даваагийн базар заяагийн бар хадсан мөрийг мөн Монгол улсын тодмонд байж Төвдөнгийн Батсууж байсалгын тааруулсан. Энэ дэлгэцнээ харагдж байгаа 700 хэдэн номертой Ховд аймгийн Зэрэг сумын Бөхчөлөөний Баатарлын хов талтармаар ивчлээ. За энэ дэлгэцнээ харагдж байгаа хавтармар бол Ховд аймгийн Зэрэг сумын уяаж Бөхчөлөөний Баатарлын хов талтармаар улсын бүсийн наадам 3 байрагдаад байгаа баруун бүсийн ашиг соёотон дөрүүлээд өнгөрсөн Төв аймгийн 100 жилээр дуртасан энэ Төв аймгийн Дүн сумын Ариун болтын буугардмар орж ирлээ. Ариун болтын буугардмар Төв аймгийн Дүн сумын уяаж Ариун болтын буугардмарыг Монгол улсын мандаж Чононгийн матулд байсан. За тэр 30 номертэй сайхан хавтармар Цэнгэр цамцтай хүүхэдтэй харуулаарай. Завхан аймгийн Яруу сумын уяаж Дэсүгийн Давгдоржин одоо Элбэг хээр гэдэг мөр Завхны 100 жилийн аман хүзүүнд дуртасан Элбэг хээр гэдэг мөр өнөөдөр одоо энэ дунд явж байгаа харагдж байна. За Элбэг хэрийн хувьд бол одоо энэ өдрийн хурд уралдаанд нэг 21-2 ор юм уу та. За үзүүрийн ардан мөр бөөгнөрсөн очие доо. За өнөөдрийн одоо уралдаан бол аргагүй л одоо шандаж шавсан ийм уралдаан болж байгаа харагдаж байна. За өнөөдөр 134 номертой за зээрдүр дунд талдаа хивээрээ. За урд дээр нь Цогноо жамцалтартын одоо хээр хадсан мөр би. Улсын баяр наадам Сүхбаатар аймгийн Асгал сумын Оёгийн унахын холморын харагдаж байсан хээр мөрн одоо өнгөн дээр гарсан байна. За Ховд аймгийн Жандмын сумын уяа цог тамагтай Булган аймгийн Богд суурын Ямбалдоржин Мацуурын хээр мөр. За наад талд нь Завхан аймгийн Улаастай сумын Ган тулгын хээр мөр хоёр үзүүр дурлж чад нэг уяаж байсан Даваажмын экватор уяаж байсан хоёр мөр одоо жаахан суулаа. За 900 номертой хулаалцсан мөр бол Монгол улсын тодмонд байж Төмөр Баатарын гад удирдлагын унган адуу Архангай аймгийн Хотон сумын уяаж Монгол улсын тодмонд байж Дулам сүрэнгийн Тав сүрэнгийн хул хадсан мөрийг аймгийн алдарт байж Хүрүү сүрэнгийн Баттулга байсан тухалцаад газар дундаа дагны төхөөрөмжний араар ирэхэд одоо үзүүрийнхаа хэд дээр ирээд нийллээд. За ингээд Хүрүүн Бацаагны эсгэрээ зээрдмөр 11 дээр байгаа. Түүний урд дээр нь байгаа Дундгой аймгийн Сайн цагаан сумын Одон Баатарын бод зүхийн ухаан халдсан мөр Очрын мөнх сайхны зээрд халдсан мөр урд дээр нь Эрэг сүрэнгийн зөвхөн хармар. За ингээд Баян Жиргэлийн мэргэний хармар замаас жаахан гарах гээд наашаад адаад байгаа харагдж байна. Монгол улсын тодмонд байж Давгдоржин Баатарын хонгор мөр түүний урд дээр нь яваа 208 номертой сайхан алтармар одоо үзүүрийнхаа хэдэн мөрний ягартаа яваад байна. За энэ Улсын бүргжмийн буудлын Бадарчин наруу самбуугийн алтармар 209 номертой мөрдсөн энд оршилж байна. За Баян Хонгор аймгийн Баян цагаан сумын уяаж өнөөдрийн их хоёр наадмын их нэсний мөрдийн уралдаанд за өнгөнийхөө мөртэй сайхан зэрэгцээ. Халиу мөр бол Аяргийн 3 дээр байна. Ган төмрийн жинзэргийн нөлгөн алтар гэдэг мөр өнөөдөр гараад өнгөлөө.
Орнгүй аймгийн сайн шин сумын Монгол улсын алдартай яаж Адуучийн Нэмбатын үеж хурдуулж байгаа. Говьтой аймгийн Халиун сумын үеж ган төмрийн жинзэргийн дэлгөөний гомор Бихнэсний мөрлийн уралдааны гараа төтөлөө. За энэ бол одоо аргагүй алгуурхан хурдмар гэдгээ батлан харуулж байгаа хурдмар өнөөдөр Бихнэсний мөрлийн уралдааны хөтөлөө Адуучийн Нэмбатар үеж байсан. Тодмондоо яаж Сумын сүргийн ан үеийн унган атуу соёлон улсын баяр наадан төрүүлсэн шүтлүүрээ Завхан аймгийн нөмрөг суманд улсын бүсийн уралдаан болон Завхан аймгийн Дэлмэн суманд улсын аймгийн бүсийн хоёр уралдаанд харагдаад анх Түмэндэр Жинкод гэдэг залуу иж гаргаж ирж байсан мөрөө. За нэг зэрэгсчээ. За дөлгөн алтар гэдэг өнөөдөр нэг холдон гэчийг харуулж байна. Би түрүү нэг тусдаагаад нэг хулан юм шиг болоод мордсон. За өнөөдөр бол одоо дөлгөн алтар мөр нэг аргагүй л Монголын довтой хурдан мөр гэдгээ батлан харуулж байна. Улсын нааданд соёлон аман хүзүүлээд түрүү мэгнээ дурлаад тавчиг мөр аман хүзүүн дурдсан. Их Хурдын нааданд харагдсан. Адуучийн Нэмбатар гэдэг үеэс аргагүй нэг амар тайван үеэс гэдгээ батлан харуулж ардын зэнгэл наадмын алтан дэвжээн дээр Говьтой аймгийн Халиун сумын Хараа зэргийн нурууны ардаас төрсэн Монгол улсын алдарт байж дэлгэрийн Туванжив Монгол улсын Тодмондоо байж Туванживын ган төмөр Монгол улсын мандаа байж ган төмрийн шинзэрэг уран үеийн удам туяач хурдан нөгөө мөрн өнөөдөр за ёстой нөгөө Тодмондоо байж ган хуйгийн хатан сүг тамганы гагнасыг явтал салт явсаар байгаа богдын өндрийн маруу хойд авдгаад орж ирлээ да 42 3 та яваад байна. Өөр ханга аймгийн уян сумын уяас Баатрин даваадэрч хулмар ардаар нь хүүхдгүй явж байгаа. За харшаа сууя. Харийнхаа мөрдийг одоо сайхан харуулъя. За аман хүзүүн дээр нь Баян Хонгор аймгийн Баян цагаан сумын Зоригт Баатрин явдлангийн зайрдмар Тодмондоо байж Одгэрлийн унган адуу зайрдмар орж ирлээ. Монгол улсын Тодмондоо байж Ганбаатрин буян догдох уяас олгонд харуулсан аман хүзүүн дээр Айргийн 3 дээр Монгол улсын Тодмондоо байж Ононгийн Батүлгийн үйсэн Өвөр ханга аймгийн Хужир сумын Бүрвийн Бат цаахны хурдан Халиумар 3 дээр дөрөв дээр нь явж байгаа Хонгормор бол одоо Монгол улсын Тодмондоо байж Давгдэржин Ганбаатрин хурдан Хонгормор нь дөрөв дээр орж ирсэн байна. За өөрийнх нь хосарбай тамхтай юу л байна толгой байна. Юу л байна улаан суугаараа өргөмөр байна. Урд улам нэлээд богиндох маягтай хурдмар байна шүү. Богдын өндрийн 100 хойд авгаад ирэхэд үзүүрийн дөрвөн морин дээр гараад ирсэн дөрөв дээр явж байгаа хүүхдгүү морийг оруулаад тав дээр. За тав дээр яваа арын морийг харуулъя. Увс аймгийн зүүн говь сумын Бадарчин Нурмсан бүгийн халтар морийг шүтлэн улсад төрүүлээ. Хязаалан ховдын нэчиг дөрвөн магнад дурдсан гадуудар Тодмондоогийн унган халтар мор. 6 дээр Аранга аймгийн Хотон сумын Додомсрынгийн Тавгсрынгийн хул хатсан мор. Арангаан 100 жил даман хүзүүлээд улсын баяр нааданд 2 жил дараалан харигдсан мор гэдгээ баталж энд орж ирсэн бол Ховд аймгийн Жадмал сумын уяж Батчулууны ерөөтийн халтар мор нэг суумар удаа дахиад оршилдаа. Ховд аймгийн Жадмал сумын уяж Батчулууны ерөөтийн хурдан халтар мор энэ их цэнгэл баяр нааданд үзүүр дуралцаар аваад одоо нэг суумар удаад буцаад дахиж байна. За энэ бол улсын бүсийн нааданд шүтлэн түрүү магнад дурдсан ерөөтийн амар мэнд гэж одоо түрүү магнад дурдсан цаашаа суучих энэ хэдмэр богдын өндрийн зүү хойд автгаад орж ирэхэд тарихны 5 8 мөр тасарсан ган дурын жинзэргийн нөгөө ногоомор хөтөлсөн 8 мөр тасарсан 9 дээр Баян Хонгор аймгийн Бөмбөр сумын Натасын Батөржихүү Бацанагийн үжирдүүлж байгаа Баян Хонгор аймгийн уяж Бөмбөр сумын Эрэг сүрэнгийн зөв хоёрын халтар мөр байна. Монгол улсын алдарт байж Баасангийн Сэдэв гэж 2000 оны ардын хувьсгалын 79 жилийн онцны хоёр нааданд хурдан алгамран аман хүзүүн дурдлуулж байсан Баян Хонгор аймгийн Баян цагаан сумын Монгол улсын алдарт байж Баасангийн Сэдвийн унгаад аршил суугаарай. Арийнх нь нөгөө хувцастай хүүхэдтэй хэрмэр бол Орхон аймгийн Баян өндөр сумын бүтээл компаниас гараад Гомживын баяр цогтой хэрмэр түүний ард дээр нь Өвөр ханга аймгийн Хужир сумын Бүрвийн Бат цаахны эсгэрээ хөрмөр ард дээр нь Говьтой аймгийн Жадмал сумын Баян Жаргалын мэргэний хармөр. За түүний ард дээр Улаанбаатарын надад дүргийн уяа цогны жимцийн хурдан хэрмэр ард дээр нь ирээд нийлж байгаа харагдаж байна цогны жимцийн хэрмэр. За ихад аршаа суучаа. Өндөр хүчлээ шонгийн баруун хатгаад орж ирлээ. Эхнэсний мөрдийн уралдаан барин дөрөхөд 8 км үлдлээ. За ихад аршаа суучаа хэдүүлээ. Ер нь их холоо сайхан дагж байна. За энэ бол одоо 377 номертой морцсон тэр цаантлын одоо хурдан хэр халзмар цогны жимцийн даваагийн хэр халзмароо Монгол улсын алдарт байж мөнгө хөтийн Монгол улсын мандаа байж мөнгө хөтийн зарим жив байсан Эрдэнэ сугрын отхон баяр гэж 9 настай хүүхэд унсан цогны жимцийн даваагийн хэрмэр. За Эрдэнэ жулуун Тодмондоогийн хүү шийтрийн завтар за нэг аршаа сууч. За тэгээд одоо энэ сайхан сууж үзүүлнэ гэдэг бол одоо гайхамшигтай юм байгаа даа өгнө. За Монгол улсын Тодмондоо Тасвигийн давдарч өсгий цагаан хэрмэрч өнөөдөр харин нэг үзүүрийн хэд дээр очихоор шинжтэй яваад байгаа шүү шүү. Захын аймгийн 100 жилийн гад аман хүзүүн дурдсан элдэг хэр гэдэг мөр өнөөдөр 30 номертой мордсон ган баярын дэрэгэл гэж 11 настай хүн унсан Хинти аймгийн Цэнгэрмандаа сумын Бацаахны бүр өчрөө ийсэн. Цаана арын морийг харуулъя. Говьтой аймгийн Халиун сумын уяас ган төмрийн жавтан төгсөн Юр тэр гэдэг мөр энэ орж ирж байгаа харагдж байна. Өнгөрсөн жил хан тэшэр уулын аймгийн 100 жилийн оён хоёр нааданд Айргийн дав дурдсан Монгол улсын Тодмондоо баяр сайхны лав гочрын үеч хурдлуулж байгаа. Говьтой аймгийн Халуун сумын уяас ган төмрийн жавтан төгсөн Юр тэр гэдэг мөр төрсөн ахын халтар мөр өнгөрлөд өндөр хүчлийн шан руу орж ирсэн. За энэ хэдэн морийг одоо цуг яваад харуулъя. Эхнэсний мордын уралдаан Төв аймгийн Дүн сумын уяас Ариун болдын буурламар орж ирлээ. За энэ одоо хөрөн морны номер одоо түрүү нэг ямар мор гэж байна чи. Түмэн үцгийн хөрөн мор тийм ээ. Төв аймгийн Заамар сумын уяас улсын баяр нааданд 21 дурлаад Өвөр хангаан бүсэд дурлуулсан Түмэн үцгийн хөрөн мор энэ
талаар нь Ховд Алтар шиг байх юм. 709 номертой марцсан Ховд аймгийн зэрэг сүмийн уяаж Бөхчөлөөний Баатар үлгийн Ховд Алтар гэдэг мөр ард дээр нь байна. За тийм байна. Ононгийн Батууд уяас Ононгийн Батуудыг уяас олгонд харуулсан Бөхчөлөөний Баатар үлгийн Ховд Алтар гэдэг мөр байна. За Дүнгийн Ариун болдын бүрдмөр өнгөрсөн жил Сэлэн аймгийн Зүүн Хараа хотод болсон Спирт форумын үйлдвэрийн 50 жилийн ойн хоёр нааданд очиж хайрыг дуртасан мөрөө. Бөхчөлөөний Баатар үлгийн Ховд Алтар мөр бол хязгаарлан улсын бүсийн нааданд хайрагдаад соёолмор Ховдын дажиг төрүүлээд Хавчигмөр Төв аймгийн 7 настай мөр Төв аймгийн 100 жилийн ойд харагдсан цаа уршаа жижиг зүргийн дөмөө үлцгийн хурдан зайлмар тэр цааталд нь байна. Өөр хангаан овоод дөрөсөн улсад хорин докторсон мөр ган төмрийн жавтан төгсөн юр тэр гэдэг мөр энэ дэлгэснэ харагдж байна. За ер нь зургийн хаар шиг мөр цунтайхан газар зургийн тавьсан байхад зургийн хаар шиг мөр болоод энэ ган төмрийн жавтан төгсөн юр тэр мөр юм байгаамаа. За Цэнгэл их хоёр наадмын ихнэстэй мөрдийн уралдааны 14 мөр тасарсан байгаа. 14 дээр Өвөр хангаан аймгийн хайрхан дулаан сумын овол Монгол төрийн их хоёр наадмын Эрдэнэ жилийн мандаа ихнэснээс бусад 5 насны мөр төрүүлсэн гайхамшигтай яачаа. За ингээд одоо Орхон аймгийн Маян өндөр сумын Омжуйн маяр цогтын одоо хурдан хайрмаар энэ дэлгэснэ харагдаж байна. Улсын баяр наадмын өнгөрсөн жил хөдөлж байгаа гурав хурдсан мөрдөө. Өнөө жил одоо яхан байгаа. За өндөр өчтөй шогнор ингээ хатгаар орж ирлээ яваад байгаа. Захын аймгийн Яруу сумын харьяад Монгол улсын тодмондоо Дасүгийн дагуулж 2005 оны ардын хувьцаатын 84 жилийн ойн хоёр наадмын согоо хайрмаар төрийн наадманд одоо Айргийн дөрөв туртуулж байсан Сүхбаатар аймгийн Халдсан сумын уяаж улсын алдарт байж Мажиг сүрэн гоомдын хайрмаар хайрагдуулж байсан 2015 оны ардын хувьцаатын 94 жилийн ойн цэцний хоёр наадманд Өсгий цагаан зэрдмөрөн мөн аман хүзүүн туртуулж байсан хоёр их насны мөр улсын баяр наадманд хайрагдуулж байсан 2016 оны ардын хувьцаатын 95 жилийн ойн цэцний хоёр наадманд 2018 онд мөнгөн шагаа халдсан мөр төрүүлсэн байж тээ. Төв аймгийн Нэлэр хаан сумын Шорвын мөнгөн шагаа халдсан мөр төрүүлсэн. За араас нь Дөрвийн бат цаахны эсгэрээ хөрмөр Баян жаргалын мэрэгний хармар. За түүний урд дээр Норов самбуугийн одоо 100 сумын Бадарчин Норов самбуугийн халтармар Улаанбаатар хотын Налагд дүүргийн Чогны жимцэн даваагийн хэр халдсан мөр өнгөний 8 морин дээр ирээд нийлээ. Эрэг сүрэнгийн зөвхт хоёрын хармар бол одоо Баасангийн зэдвүүг хонгон мөр Баян өнгөр аймгийн Мөнгөр сумын 100 жилийн ойх хоёр нааданд өнгөрсөн жил төрөө магнат дурлаад улсын баяр нааданд 10 туртасан мөр Арангийн 100 жилийн ойд айрыг туртасан мөр. За ингээд үзүүрийн хамартыг харуулъя. Дотор талаар нь наад машин шиг ойрхон явуул. За ингээд өнөөдрийн хурдан их насны мордын уралдаанд Ховд аймгийн Чалман сумын Батчулууны өрөөтэй халтармар хамгийн ард дээрээс нь надаахан Цогны жимцэн даваагийн одоо хурдан хайр халдсан мөр гурав талд нь эрэг сүрэнгийн зөвдөрийн хайр халтармар байна. За ингээд их насны мордын уралдаанд дулам сүрэнгийн давг сүрэнгийн хул халтсан мөр бол дундуршгүй хурдан мөр гэдгээ яалчгүй батлаад байгаа харагдж байна. За ган төмрийн жавтан төгсийн ган төмрийн жил зэргийн дэлгэн халтармаар хөдөлсөн. За хүүхдийн малгайг шүхэрлэлтлийн явж байна ногоомор. За их насны мордын уралдааны үзүүрийн хэдэн мөр тасарлаа. Ган төмрийн жил зэргийн дэлгэн ногоомор гэдэг өнөөдөр их насны мордын уралдааны үзүүр дээр гарч ирсэн төрүүнийгээ тосолсон зандан шиг болоод бурдаж байгаа харагдж байсан юм аа ногоомор. За энэ бол одоо өөртөө зөвөргүй мордын шинжтэй Монгол улсын алдарт байж Адуучин Нэмбаатар гэдэг залуу бол аргагүй төрийн хоёр наадны хязгаалan хайрагдуулсан, соёолон хайрагдуулсан. За их насны мөр хайрагдуулсан азраг хайрагдуулаагүй багш. Азрагтай хоёрыг хайрагдуулаагүй хаа Нэмбаатар алдарт яа. За ингээ урдан гарчлаа. Сайхан урдан гараад явчих. Боволтой аймгийн Халиун сумын уяас Дэлгэрийн Даван жоо гэдэг 1994 оны дууцсан Адуучин шийдвэр наадны их насны хайрагдуулсан. Аман шүтэн маяр нааданд хайрагдуулж байсан зэргүүтээ олон мөр хайрагдуулсан. Ган номрын хэн зэргийн дэлгэн алтар гэдэг мөр одоо гарааны зурхаас өнгөж уралдаа. Өнөөдөр Хатбаасангийн Батэрдэн тодмонлайгийн Халиун мөр хасагдсан байна даа энэ. Гарч ирсэн Амун хүзүүн дээр нь энэ хулмар байгаа. Өвөр хангаан аймгийн Уян сумын уяас Баатрин даваадрын хурдан хулмар байна. Гурав дээр Арангаан аймгийн Отон сумын Дулам сүрэнгийн давг сүрэн. За Жанчвин улгад газар улсын баяр нааданд шүтлэн одоо дөрөв магнат дурдж байхдаа Арангаан аймгийн Отон сумын уяас Дулам сүрэн гэдэг хүний нэр дээр улсын баяр нааданд дөрөв магнат дурдсан. Газар дундаа тухалцж байгаа бол Өвөр хангаан аймгийн Хожир сумын Бүрвийн бат цаахны салбарын Халиун мөр одоо улсын баяр нааданд гурав дээр явна. Улсын баяр нааданд дөрвөн Халиун мөр төрүүлсний хамгийн их нь Учирлын Хайнзангийн Халиун мөр Дундгой аймгийн дэрэн сумаас Учирлын Хайнзангийн Халиун мөр 1998 улсын нааданд 7 жилийн ойн хоёр нааданд Хинтээ аймгийн Баян Утган сумын Гармаа юндангийн унган Оволтой аймгийн Жаргалан сумын уяас Дашнымын зандан сүрэнгийн Халиун мөр төрүүлж байсан. Нэг Халиун мөр нь гадуур Тодмонлайгийн Халиун мөр, ахаад нэг Халиун мөр нь хэний Халиун мөр улсын нааданд төрүүллээ. Дөрвөн Халиун мөр улсын нааданд төрүүлсэн. Халиун мөр төрүүлэхэд тавдхан төрүүлнэ. За ган төмрийн жин зэргийн дэлгэн халтармар ган хуйг Тодмондоо улсын баяр нааданд 11 жил тасралтгүй адуу хайрагдуулсан одоо тосон хөлстэй талмуудад энэ айдын унган тамагтай олон хурдан адуу эдээшлэн мэлчиж одоо адуун сүргийнхэн огтээжээс одоо улсын баяр наадмын өнгөнд дурдж байна. За ган төмрийн жин зэргийн дэлгэн халтармар өнгөн дээр Өвөр хангаан аймгийн Уян сумын уяас Баатрин даваадрын хүүхдгүү хавчиг хулмар энэ олон ононгийн
дотоодыг тотмондоо байсан мөр шүү. За энэ бүрийн бат цаахны халиун өмөр цаад талд нь байна. За халиун өмөр жаргагүй л өнөөдөр одоо алхмын том дэвжээнд Монголын том дэвжээнд одоо үзүүр дуралдаж байна. За Дулан сүрэнгийн дав сүрэнгийн хул алдсан мөрийг Төв аймгийн Бацаан хорооны уяас Бүрэн сүрэнгийн Баттуулгаад уяасаа харуулж байгаа. Төрсөн ахих нь хүүхэд зааршаа сууя. Дөрөвдөр Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяас цогны жимцэн даваагийн хэр алдсан мөрийг Монгол улсын мандаа яаж мөнгө хотын цэрэнжи үйсэн дөрөвдөр гарч ирлээ. За Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяас цогны жимцэн даваагийн хурдан хэр алдсан мөр дөрөвдөр Айргийн давтар Төв аймгийн Баян-Хонгор аймгийн Баян цагаан сүмийн уяас Зориг Баатрын Жавтангийн хөрмөр байна. Одгэрэл Тодмандагийн унган одоо Алтан гэрлийн хүрний нэг талын угшилтай морьдоо Айргийн давтар яваад гаргаж байна. Буян тогтоо Тодмандаа уяас болгонд харуулсан зургаа дээр том толгойтой хонгормор Ууртай аймгийн харьяат Монгол улсын Тодмандаас Давгдэр Жингэнбаатарын хурдан хонгормор Цэрэнжигбэт Тодмандагийн хонгормор юм болов. Төрсөн алтуу хоёрын дуяан дээрээс морцсон хосроо тавтай хонгормор байна. 620 хэдэн номертай. Ард дээр нь Ховд аймгийн Чалман сумын Батчулууны ерөөлтийн халтармор байна. За Батчулууны ерөөлт алдартын халтармор 624 номертай юм шүү. Ганбаатар Тодмандагийн хонгормор 624 номертай Ганбаатарын хонгормор Сайн баярын Наранбаатар гэж хүүхэд унсан Монгол улсын Тодмандаас Давгдэр Жингэнбаатарын хонгормор. За ард дээр нь Увс аймгийн Зөнгөв сумын уяас Бадарчин нарын сумбогийн халтармор энэ тэгнэ Улсын баярнаа тун дээг уралдах ёстоймор энэ халтармор байсан. За ер нь халтармор бол үзүүрийнхээ хэдэн мөртөө уралдах нь тодорхой юм байна. Улсад өнөөдөр ер нь айрагтай салах баг шүү. Халтармор Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын Эрэг сүрэнгийн зөвхөн хоёрын одоо харамор цааталд нь байна. Бөмбөрийн 100 жил төрүүлээ улсын наадам нарав турсан Наташин Батторж Батсан авиачийн хүү Батторж уяас сойлгонд харуулсан Сумын зам Батторж гэдэг хүн улсын баяр наадам ногоомоор 2 жил дараалан 10 дотор хурдлуулж байгаа харагдаж байна. За аршаа суугаад нэг харуулчих та 4 км үлдээ. Өнөөдрийн хурдан их насны мөрөд аршаа суугаад нэг харуулчих хамаагүй. Одоо сайхан хүний мөр ардталд байгаа адилхан хүний мөрийг харуулаад одоо уршлээ. За Монгол улсын Тодмандаас Давгдэр Жингэнбаатарын хээрмөрийн дорж байгаа энийг нэг харуулчаа тэгээд уршлээ да хэдүүлээ. Завхан аймгийн Яруу сумын уугуул 2005 оны 84 жилийн од хурдан хээрмөрийн харагдуулж байсан Монгол улсын Тодмандаас Тэсвгийн Давгдэржин одоо хурдан хээрмөр энэ дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За хээрмөр бол одоо зам донтлоод ер нь урагшлах нь байна шүү. За өнөөдрийн хувьд уралдаанд бол одоо ер нь нэлээд тоохон талаас туулж уралдсан бол одоо үзүүр сайн харагдахгүй байсан мөр өнөөдөр ингээд үзүүрийн хэд дээр гараад ирж байгаа харагдаж байна. Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол улсын Тодмандаас Тэсвгийн Давгдэржин хурдан хээр элбэг хэрэмтгмөр завхны 100 жил дамуучсан цаа уршилчихъя. За ингээд одоо улсын баяр наадмын үзүүрийн стимердийн уралдаан онц сонирхолтой болж өнөөдрийн Цэнгэл баяр наадмын стимердийн уралдааны үзүүрийн уралдааныг НТV телевизийн уран бүтээж хамт олон та бүхэнд нэг сайхан харуулъя. За Эрэг сүрэнгийн зөвхөн ногоомор Бадарчин наруу сумбогийн халтармор 2 энд одоо урагшлаад байгаа харагдаж байна. Бадарчин наруу сумбогийн халтармор одоо энэ дэнжидээр урд нь улсын баяр наадам төрүүлсэн ховдын дэшиг наадам хязгаалan харагдсан мөрдөө. За ер нь хайргахыг бол одоо ер нь байг гэхийн газаргүй л яваад байгаа арай айжуурцсан болоо та гэхдээ нэг явмаар болоод эргэж суугаад байгаа харагдаж байна. За улсын баяр наадам ингээд цогрын жимцэн даваагийн одоо хурдан хээрмөр ерөөлтийн халтармор Тодмандаас Давгдэр Жингэнбаатарын хонгормор гэсэн хэдэн мөрөө явж байгаа харагдаж байна. За энэ хөө Монгол төрийн их баяр Цэнгэл наадмын хурдан шандас техностэй мөрдийн уралдааны өнгөрийн 3 мөрийг харуулъя. Хүүхэдгүй нэг мөртэй 3 мөр яваад байгаа. Өвөр ханга аймгийн Уян сумын Баатрын Давадарчийн хулмар дөрөвдөр Өвөр ханга аймгийн Ужир сумын Бүргийн цайхны хурдан халиун өмөр аман үзүүн дээр орж ирлээ. За улсын баяр наадам азраг соёолон дааг харагдуулсан уяа Бүргийн цайхан уяач. За гуйлан зэр дазарга улсын баяр наадам Айргийн тав дурдуулж байсныг манай өсөж мэдэн. За зүгтааж байгаа төвөлдөг мөр ерөн цөөхөн харсан. Өнөөдөр тэгтээ ногоомор 4 км шахуу яваад үзүүрийнхээ хэдэн морин дээр ирээд нийлсэндээ Монгол улсын алдарт байж Адуучийн Баатрын улсын Ууртай аймгийн халиун сумын Ан дүүрийн чин зөргийн одоо хурдан ногоомор энэ машинд байга өмнөр одоо яваад байгаа харагдаж байгаа юм. За нэг өмнө нь гаруул нэг урдан жаахан орох маягтай явуул яах юм бол тоо. За Ууртай аймгийн халиун сумаас Ан дүүрийн жохин төгсөн Ан дүүрийн чин зөргийн дэлгэн алтар гэдэг мөр улсын баяр наадмын стимердийн уралдааныг хөтөлсөн аман үзүүн дээр нь Бүрэн цайхны хулмар сартай халиун өмөр. За наадалаар нь одоо хул хадсан мөр газар тухал заад байгаа Бүрэн сүрэнгийн Баттулга гэдэг уяач 1990 оны уяачдын цахиур хагалж байгаагийн нэгэн баталгаа болж өнөөдөр хурдан хул хадсан мөр аман үзүүн дээр байна. За дэлгэн алтар барай ороход километр 400 үлдлээ. Цэнгэл их баяр наадмын алтан дэвжэн дээр цэц хурд хүч булаадсан Монгол төрийн их баяр наадам өндөр үдэнээс 25 км-ийн алсаас дотлогсон хурдан шандас техностэй мөрдийн уралдаанд шандас шүрмэс хурд төвчээр бүх юмар ангайхуулсан хатан сүг тамагтай алтармор бол Ууртай аймгийн халиун сумын Ан дүүрийн явсан төгсийн Дэлгэн алтар гэдэг мөрөө соёолондоо бол нэг ер нь соёолондоо дахих галзуу өвчин төссөн мөрдөө энэ одоо за ингээд энэ жил одоо
9 настай Монгол төрийн их баяр наадмыг хөдөлж ирэхдээ Атуучин Нямбатар уу яаж аргагүй Монгол улсын төрийн довтой том уу яаж болж байгаа юм байна. Хайрагдуулах тусмаа дараахан байхыг Атуучин Нямбатар бас нэлээд гатралдаг уу яаж болов гэж дотроооддаг. За энд ингээд одоо дүлгэн алтармаар одоо өнгөдөөд орж ирлээ. За доотлын цөөрөмний урдлаа цагдаа сэргийн хүрээний урдлаар орж ирлээ. Дүлгэн алтармаар жаахан зайтай дагараа. За ган төмрийн чин зургийн дүлгэн алтармаар за мөн дээр нь Улам сүрэнгийн тав сүрэнгийн хул хатсан мөр айргийн 3 дээр бүрийн мацаахны халин өмөр 3 дээр яваа 3-ын халин өмөрийг харуулаарай. За 4-ийн хулмарыг чигсэн жаахан хариулахад гэмгүй шүү. Өөр ангаа аймгийн уян сумын байс Баатрин даваад ирж хулмар улсын бүс хоёр харилцсан ононгийн матбулыг толгондоо байсан. За хулмар бол одоо улсын бүсийн наад нь хоёр харилцсан мөрөө. За айргийн 5-6-гийн мөрийг араасарах бол одоо ямар ч боломжгүй байгаа. За одоо суух бол одоо за ингээ брэний доодорхан донд уухан дүрлэг донд унган төрлөг нутгийн дуусан удам цагийн хурдан шандас төрхөн их насны мөрд орж исэн үүдэн хоймрын зайтай бүргийн мацаахны хурдан халин өмөр ард дээр нь үүдэн хоймрын зайтай ирлээ. Өмнөөсөө сэрүүн салхитай байгаа учраас өнөөдөр бол одоо үзүүрийн 2 мөр бол одоо өнгөний 2 мөр бол за энэ нэг 74 за ингээд их насны мөрдийн урдааны өнгөн дээр нь Ховлтай аймгийн Алиун сумын уяаж хан төмрийн жинзэргийн дэлгэн артар өөр ханга аймгийн учир сумын бүргийн мацаахны халин өмөр 2 орж ирлээ. За улсын баяр наадмын 3 дээр нь бол одоо өнөөдрийн их насны мөрдийн уралдаан дээр Хүрүсрэнгийн матгалын өсөн Дулам сүргийн лав сүргийн одоо хурдан хулмар 4 дээр Ховд аймгийн Жандам сумын Бачулууны Ерөөтийн алтармар 4 дээр орж иж явах шиг байна. Сайнхоо Монгол төрийн их баяр наадмын өөрөө хуухан төрлөг донд одоо 2 мөр таралдаа хүрээний додордог тэгээд хан төмрийн жинзэргийн ногоомор өнөөдөр одоо бярдаж тавьж байгаа харагдаж байна. За хан төмрийн жинзэргийн ногоомор өнөөдөр үзүүрийн уралдаан дээр аман үзүүн дээр бүрэн мацаахны хайд өмөр аман үзүүн дээр орж ирсэн ононгийн матбулыг дотрондоо олон хурдан их насны мөр харагдуулсан уу яа. За зөв талаар нь орж ирдээ жаахан цаашаа дээрээ хан төмрийн жинзэргийн хурдан ногоомор үзүүрийн хайд өмөрийг хөдөлсөөр орж ирж байгаа аман үзүүн дээр бүрэн мацаахны хайд өмөр 3 дээр хавтаа ирсэн Ерөөтийн хурдан алтармар 3 дээр орж ирдээ. За энэ Монгол төрийн их баяр наадмын яваа доторх нь яваа цаашаа зөвч Ховд аймгийн Халиун сумын уяаж хан төмрийн жинзэргийн ногоомор түрүү магнат удаж өөр хангаа Ховд аймгийн Жандам сумын уяаж Бачулууны Ерөөтийн хурдан алтармар 3 дээр бүрийн мацаахны хайд өмөр 4 дээр Аранга отмодын Дулам сүрэнгийн лав сүрэнгийн хайд өмөр айргийн 5 дээр хүүхэдгүү хулмар орж иж жоох ухарчаач үе. За өнөөдрийн одоо их насны мөрдийн урдааны айргийн 5 дахь жоох ууршиж айргийн 5 дахь мөрөөр харуулъя. За 5 дээр Улаанбаатар хотын Надаах дүүргийн уяа цогноо жамцсан даваагийн хээрмөр Монгол улсын додмондоос Давуудөржин хурдан хээрмөр хоёрын аль нь тавлж цогноо жамцсан даваагийн хээрмөр айргийн 5 дурлаа Давуудөрж додмондагийн хээрмөр 6 чиг шиг болохын 7-д Норов самбуугийн алдармөр 8-д одоо Максин Амбатар Тотмондагийн хонгормор 9-д Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж Эрэг сүрэнгийн зогтойрын ногоомор халтармаар одоо 9-д хурдлан орж ид наадмын шиг олоо байсагдаа. За 9 мөр энд одоо харагдсан. За одоо өнөөдөр за 10 дээр одоо орж иж байгаа Завхан аймгийн Улаастай сумын уяаж Ган тулгын хээрмөр 10 дээр 11 дээр Төв аймгийн Дүн сумын Ариун болдын буурламар 12 дээр Баян хонгор аймгийн Баян цагаан сумын Зоригт Баатрын Жавхангийн хөрмөр 12 дээр орж ирлээ. За энэ ТV телевизийн хүү их орон даяар шууд дамжуулан үзүүлээ. Арын мөртөө харуулъя. За энэ ТV телевизийн цэнхэр дэлгэцийг сонгон үзсэн үзэгч түмэнд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчдэд баярлалаа. Хурдан шандас техникны мөрдийн уралдааны 12 мөр орсон Баатрин даваад орж явах мөртэй цуг 13 мөр орсон байгаа. За арын мөрдийг нэг сайхан харуулъя да. 13 мөр одоо орж ирэх ёстой. За 13 мөр нэг жолоочтой жаахан тагалчаад байгаа гэж байна. 13 за Ховд аймгийн Алиун сумын уяаж Ган төмрийн Явхан төгсгийн Живэр тэрмөр 13, Ховд аймгийн Жандам сумын уяаж Баян Жаргалай мэрэгний хармар 14 дурталаа. За 15 дээр нь орж иж байгаа сайхан хээрмөр 79 номертэй сайхан хээрмөр өнөөдөр 15 дурдлан орж иж байгаа харагдаж байна. Хавцаатай адилхан мөр байна уу? 70 номертэй мордсон биш энэ. 70 номертэй мордсон хээрмөр 14 таваар урдчих шиг боллоо. За энэ Батцуурын Жамбалдоржийн цог тамхтай хээрмөр баха. За тэрний ард дээр нь хармор Эрдэнтийн Гомжийн баяр цогтой хээрмөр хурдчих шиг боллоо. За тэр орж ирж байгаа 452 номертэй Зэрдмөр Арангаан уяач Мандавч гончигжийн мөх сайхны хээрмөр за Скватра аймгийн Мөнх хаан сумын Дайржив Эрдэнэ хатрын халиумар орж ирлээ. Түмэн үлцгийн цавдэрмар орж ирлээ. Түмэн дөржийн мөнх хотын цавдэрмар Эрдэнэ жолон Дотмондагийн хүү шийтрийн Зэрдмөр Монгол улсын алдарт бай Цэрэн дөржийн мөнх үеийн хүрэн цавдэрмар орж ирлээ.
За хээрмөр энд орж ирж байгаа харагдаж байна. Охин аймгийн баян өндөр сумын уяач Нямжуугийн оромжавцсан хээрмөртэй тунгаад хамар байгаа харагдаж байна юм одоо. Охин аймгийн баян өндөр сумын уяач Нямжуугийн оромжавцсан хээрмөртэй тунгаад хамар орж ирлээ. 556 номертэй амрагдсан байна. За арчаа суугаад аргийн мөрний ашаараа явчаа. Ашаа борхорч. За энэ давуу дөрж толгондагийн хурдан Улаанбаатарын Батсан хорооны яаж Хөрөсрөнгийн Матулаг хул халдсамаар улсын баяр над 3 дахь удаа харагдуулаа. Баяр хүргэе. За баярлалаа. За. Танай гадаа энэ хул халдсамаар улсын над 1 жил хүртнаа. За хурднаа ус 3 дахь харагдуулаа. Баярлалаа баярлалаа. За халдсамаар хатмагчтай хол. За Монгол улсын татмаллаа гэж гадаах юм байна унга. Миний аав Монгол улсын татмаллаа гэж Болом сүрэнгийн тавгсүр Баку очих гэнэ би. Уяач нийслэлийн алдартай Бүрм сүрэнгийн Батулга манай үйл байгаа. Сайхан байна. 3 дахь жилээ хурднаа баталж. Халдсамаар төрийнхээ их баяр бад 103 жилийн яваагаар хайргийн дөрөв тагсд баяртай байна. За сүрээр гавраа. За баярлалаа. За өнөөдрийн Цэнгэл их баяр наадмын алтан дэвжэн дээр одоо Монгол улсын татмандаа яж Ононгийн Батулгийн байсан Хөрөнгө аймгийн Хожир цумын байж Бүрийн мэт сайхны хурдан халуумар. Хайбанаар одоо сайхан ордож одоо энэ төрийн наадманд анхудаа хэрэг хэлээсээ Харин тэглээ тэгээд хурдан байсан тэгээд дөрвч болов гэж орж ирсэн тэгээд бороо орлоо баяртай байна. за энэ жил одоо Дархан замд уяасаад
болгоод харуулсан. Сонгооны бичлэгэн дээр бол одоо их одоо харсан шүү дээ надад нэ. Хүрэл байгаа гэж одоо хүмүүс таамаглаж ирсэн юм байна. Харин тэгээд жоохон. За удам огтны танилцуулаад дараад. Энэ гард магна гэдэг хүний Уран хараад нэ тийм. одоо энэ жил тавчиг үрд. Заан сайхан одоо ангилсан. Хатан Батлыг тотмолоор хэдий их насны байв яригдсан бай. Тэгэж Батгууга хонгор мөр усад төрүүлснээс хойш загал мөр хахгүй дээр тэгэл тэгээд талиг мөр гэл 4-5 мөр хандахгүй хонгор халдсан мөр гэл 4-5 мөр харигдсан юм. Ер нь халиг мөр эсрээс эрт хоёр өнөдөр хоёулаа өнгөлөө яваад одоо ямар шуухан бодолтой бай бас. Эрд мөрний алдаа оноо хаана байсан гэж бодчих. За яг хөлс нь гарахгүй яваад лээ. Яг хоёулаа их түргэн гарч ирээд тэгээд яг хөлс нь жоохон илүү нэг хурдтай гарч ирээд жоохон хатчих шиг болсон л та. Олноо тус тэр яриа. За ингээд өнөөдөр бол одоо түрүүмөр Майко юм байна. Шин зэрэг хойно. За Монгол төрийн их хоёр наадмын хурдан шанас мордын уралдаанд Ховд аймгийн Чандмас сумын харьяат Манлавяач Батчулууны ерөөлт. За баяр хүрээ. За баярлалаа. Төрүүлсэн. За тэгээ миний яг өөрөө онгон тий халтар мормоос төр усах их наадам төрүүллээ. Баяртай байна. Наадам ч олондоо баярын мэнд хүргье. Халтар мөр өөрийн унган хоёр өөрөө онгон амжилт нь энэ жил самбайст 9-д орсон бас. тий самбайс сая барьцсан орны наадамд төрүүлсэн. Тий. Батрын 80 жил яригдсан. Тий. Батрын 80 жил шүлтэн дөрөв. Хязаалан. Хоёр тарихын удам нэр нэгтэй бэлдрэ хаанах бодов. Ихэн скватын хонгон сум. Эцэг нь миний нэг халцар газар байсан юм. Тий. Тэрний төл. За халдсан мөрөө харигдуулснаас хойш одоо тэрийн түрүү авлаа. Тэр их насны халдсан мормоноос аргагүй их насны Цуутай мөр. тий цуутай их насны мөр дагуулж ирсэн бай тий. За баярлалаа. Тус тэр яриа. За. За өнөөдрийн хурдан их насны мордын уралдаанд за энэ Монгол улсын манлайч энэ жил шинэхэн манлай солоо сайхан мэлаач наадамчин олныхоо дунд их насны мөр ярьдуулаа. За баяр хүргээ нацгийн студиос оцгоо. За өнөөдөр байна. За баярлалаа. Энэ налахын давааг авах юмар. Тий. Бэрмэр хин гэдэг үний үнэмэр. Энэ нөгөө юуны хишээх нөгөө эрүүрэтэ эцэг ихтэй мөр ямараа. Хүчин томын Болдбаатарын баал гэдэг. Тий тэрний төлөө. Би сайна гэдэг дүүгээс авсан. Энэ юу яаж урдж ирсэн бэ? Энэ өдлөө хинтэд соёл мөр өсөр төгс. Тэгэл том наадамд энэ жил улс таяар авчимар. Цагаан тавар тоглоо. За энэ төрийн ерөнхийлөгөөс сул гардсан солоо сайхан байлаа. Тэглээ. За цогны жимц гэж нөгөө хулмар улс дайрагдсан. тий цогноо замцгээд. За баярыг амьдсан явна байна. За ингээд Харанга аймгийн Хотон сумын яш Дулуун сүрэнгийн тавг сүрэнгээ хол халдсан мараа тэрийн наадмын За баярлалаа. За холмор сайхан хурдмаар ёо. 3 жил төрийн наадамд харагдчих. Ахын магнитын дэлгэж. Харанга аймгийн болгоны хайрхан болтгоч. Ахыг сайхан наадмаа. Үнэхээр хурд юм аа. Заас яадаг ч болчих гэж бодоо. аав төрийн наадмын морь төрүүлсэн, аав ичийн төрөөс ах төрүүлсэн, та өөрөө бас айрагдуулсан төрүүлсэн тийм ээ. Тэгсээ миний одоо энэ морь байдаг Батулгын аавч их морь олддог юм бас морь тий төрүүлсэн. Миний аавч бас шүтлэн төрүүлсэн тэгт. Би бол шүтлэг барахгүй. Тийм үсэнтэй байна тий. Гүмэр сайхан биш тий одоо ингэ. Өөрөөр морь тавлсан маяр наадманд айрагдуулсан шүү 2017 онд. Тэрнээс хойш л ерөөсөө сайхан станик их насны морь өмнөд гэж Монголын сайхан хуучны яс яг өмнө тэр л юм дөө. Хаан тэгж л бодож явах. Сайхан наадам. За баяр. За энэ хөөцөгчтэй Цэнгэл их хоёр наадмын их насны мордын уралдаанд дэг журамтай сайхан болж өнгөр.